Тэр араа ямар Тэр чинь аалтын мөнгө өгөхгүй маа. Тэр яад янда. Хараа тэгэл усаал өгнө шүү дээ. Усаа өгд юм уу? Хүн одоо хүн болгоны юун дээр байна. Сарын хэрэглээ. За баг 3 сарын хэрэглээг нөгөө зөө. Яаж өгд юм? Хүн сарын стори л. Стори бүтээгдэхүүнээ өгөөд хийж байгаа стори. Би мөнгө авъя гэсэн. За тэгсэн чи за түүл стори хийчих гэж байна. Бүр одоо баг бүх инфлюенсер араа стори хийчих ш тэ. Тэнгүү тэр сарын хэрэглээ гэдгийг чиний сар уух юмыг араа яаж мэдчихэж байгаа юм? Байна. За яаж? Өдөрт одоо 2 ус гэдэг ч юм уу. 3 ус ч юм уу. За ямар тааш юм жижиг араа байгаас тэ. За Тэр бол 2 байна. Том нь 1 байна зэ. Тэнгуудаа араа дотор зөндөө байна шүү дээ энэ чинь. Кола юу антиоксидант. Тэ газтаа н ороод ирж байгаа. Газтаагаас нэг 4 төрөл ч юм уу. за. Тэнгууд нөө чацарган юм үзмний шүүсмэс чинь бас тэр юунд орчт юм шүү дээ. Гэсэн шидээр. Манжуусын хэлээр нь бүхэлдгүй юм. Миний найз. Тэнгүү чи яг 3 сар болж байгаа. Чавхтай цай. Ээ тийм миний Өөс нь хөрөхгүй онгод уурч мөн. Яг 3 сар яг хурж ийн үү те? илүү гарна шүү дээ. Бүрөө. За. Тэр сар болоод дахиж 3 сараар ирээд юм чинь. Тэр яачгүй. Манай юуг үзээгүй. Манай бол стейк ажил дээр тавьчихдаг болохоор яачих юм чинь шүү. Темка наран салан 2-т Coca-Cola-ны жилийн хэрэглээг шааснаа 2-3 портер юм ирсэн гэдээс та. Тэгээд ингээд тарааж мараагаад тийм ба. лаад гэл. За ихлэх. Тэ яг их. За өнөөдрийн манай дугаарт соёлын дөрвийн ажилтан Лав комеди клуб комедиан Мэргэжлийн Монгол бүжигчин гэдэг. Монгол бүжигчин Откор гэж байна. Тэгээд урилга хүлээж авсан байлаа. Одко. Тэгвэл Одко юм байна бүтний. Одко өрсөн. Баярлаа. Одко өмнө чи Одко. Одко. Арт түүний мэдгээр Око тий? Око болсон. Окомин. Ашаа. Намайг бас зарим нь одоо тэмжээж магадгүй. Хосог дээр яг шууд хаяраас тий. Би ч одоо хоёр найзтайгаа бас подкаст хийгээд нэлээ яриад Тэгээ өмнө байж байсан. байгаа. Тэгээ YouTube дээр нөгөө нэг дугаар байгаа шүү дээ. Тэр үед би зочин байсан. Тэгээ одоо үзсэн. Мата харж байгаа үстэй гэж. Одоо би Манай басан аргаа. Хасаа дээр яг ах хийж заяа зочноор ороо. Чи дараагийн дугаар нь Заяа дээр зочноор. За үтгэж болоо явсан. Бид эцэг хамаагүй шүү дээ. Дараа нь одоо одгоо Хөтлөгч болсон хинч зачин болоо явж их магадaltaй ер нь бол энэ подкаст нэг хөтлөгч мэтлэгч гэдэг байхгүй тэгэл. Чид нэр хөтлөгч болж болно шүү дээ. Бүн дугаар ярилцаал. Нэг дугаар муугаар. Өнөөдрийн дугаар маа чи. Тийм. Монголын За манай өнөөдрийн дугаар. Монголын подкаст хөтлөгчдийн холбоо гэж байгуулах гэдэг байгаа байхгүй юу? Зөв. Тийм. Шалгаад байгаа. Би бол надад чинь бол 8 онд бодсон байсан л та. 8 онд. Нээс 8 онд юу болчихлоо. Жоохондод байсан. Тэгээд Би 7 онд анхны подкастаа бичээ сууж ирсэн л юм л. хоёул барыг зэрэг хийсэн баг шүү. Би 22,000 реалити шоуг хийх гэж байгаад алдсан шүү дээ. 21,000 гараад. Тэр 50,000 төгрөг хэрэгтэй юу гэдэг гол. Тэгээд физикл ашигт хоёлоо. Оцооч байгаа алцаж байгаа. Хөгчөнтэй монголчууд гэдэг. Яг их чад алдсан тийм. Яа нэт. Юустай айгуулч. Би яг хамаг монголоор нийгж үтсэн ихлээр хамаг монголоор те хайлмаг бүрээд туваа бүгдийг нь нийгж байгаа. Зууд хийж юм чинь. Тэр аим шоуасаа тий. юм болохгүй бол ярина. Тэр нь бодож ивэл яг шууд Хийж хийсэн. ийсэн дээр. Тэгвэл өөр нэг хүн бодож. Физикл эшээгээ буулан бодож хийцэн байгаа. Харин яг бодож ийсэн чинь хийчих. Тэр дэхтэй бас гашаа болд туслаа тий. Чи яг өөрийгөө физикл лэшэд оруул яг Хиний оронд орох байсан бэ? Нуграач оронд адилхан урт ус вэ нү байна, нүд вэ нү байна тий. Арай зүс сайдлах. чи хандаг манай гагээд ялгаа юу байгаа. Тэгэл наадгүй чи ингээл зогсон үстэй. Зогсон шүү дээ. сэтгэлийн хүчээр л давна шүү Хаац яг байл үүдээ бисэн тэгээд. Их хөргөл ахын оронд орох гэсэн үг юм уу? Яаж тэр Их хөргөл ах ч гэжтэй баг чамтаачсан байл ш танд. За арай ч бас. Одлоо. Би бас тийм амар залуу юм биш. Тийм. Тэгээ угаасаа Одгоо чи хамгийн хөгшин жинзээ байгаа шүү. Яг хамраа таслаа. Яг ингээл тасгал хаачих. Пүн гэж. Улаан ширхний Ядаргатай шүү. яг ингээл ёо. Яг ингэж сүүлэг бараг авчихсан байх. Йоо яг 98 орж амжчихсан уу амжаагүй. Мэдхгүй яг.
Жижиг чи юу юм бэ? 96-аас 98 оноос хойш. 95 98 6 99-ээр зарлагдав. үгүй хаа. 98-аас. 96 байт юм уу? Байхгүй. А тэгвэл 97. 98. 98 юм уу? Аа за. 98 тийм Ер нь мань тэгж бодоод. Аль болох жинзэнэрийг ороод гэж боддог байхгүй юу? Ер нь аль болох ч гэж угаасаа жинзэнэр. Манай дүүнэртэй гоё орох уу. Одоо яг чамаас дандаа доош явах юм уу? За одоос сүүлд юу хийж байна? Уран бүтээл гэвэл одоо мэрэгчлэрээ. Бүжигчнэрээ. Тэгээд гоё бас улс орон минь нас те байгууллага манаас намайг үнэлээд даа гэдэг. Цолоор Баяр үргээ. Хэдэн жилийн хөдөлмөр вэ? Маш шүү те. Бидний дундаас 18 оноос хойш. бүжгээр авсан уу? Мэргэжлэр болоод. Комментигаар авсан уу? Бүжгээрээ. Настай комментигаар став. Комментигаар ставсан байхгүй те? 18 оноос хойш гэдэг чинь 7 жилийн дараа яг үнэлэгж ийн гэхэрч яг үн цэнтэй байгаа байхгүй те тэр чинь. Тэгэхгүй зарим хүмүүс ч юм бол Яваад байдаг штэ. нэг ингэдэг шүү. Бүжигчин ч бас яг бас жүжигчин юм билээ шүү дээ тэг шах. Тэгээ миний диплом дээр бүр бүжгийн жүжигчин гэдэг. Тэг жүжигчин гэж яг. Аль сургуулийг төгсөө? Өгжимжин коллеж. Монгол Шин Консерватор. Одоо энэ юуны 64-ийн дэдэг зөв үү? Тийм 64. Тинчээ. Тэр чинь урлагийн юун дотор хамгийн том нь нэстэй. Консерватор гэдэг чинь. За одоо хамгийн том нь сөөс гэж ярьдаг болов. Сойслал гэдэг одоо бодвол. Одоо бүр юу гэх олон ус биш ээ тэр чинь. За мэдгүй наа. Консерватор Одоо шууд миний хамгийн том юм шиг нэг юм би сонсч ирсэн. Гэхдээ бас буруу зуруу. Яг нөө хүүхдүүдийг багаас нь авдаг. Одоо нөгөө коллеж байха болцсон. Консерватор болцсон. Тэр нь коллеж арай том гэсэн. Коллеж их сургууль хоёрын дууд юм шүү. Үгүй Үгүй. Бүр нэр нь том. За окей. Юугаараа яхахтай гэвэл бүр багаас нь. Аа зүг. Баяраас тэгчихсэн шүү те. Тийм шүү дээ. Яг тэр юу л баяраач танаа атман байсан те. Дараа шүү дээ. Дараагийн дөрөв баяраа орно. За одоо насөөс гоё болоо. Гоё байлаа бид ирчихсэн. Гоё Одоо тийм хүн байха байсан баха. Ядаргаатай. Тийм баяраа. Тэр одоо сойсын түүхийг ярьж байгаа хүн болгол нэг биднээс хоошоо тэгээ өсө байхгүй болцсон юм биш үү лээ. Хойтлог нүн авч ирэл яриад. Хидч байхгүй болтын тий. Баг анхны төгсөлтөөс нь Яг минийхаас яг байхгүй. Яг байхгүй. Би ингээд хаалга тас гэж хаагаад гарсан яг. Баяраа яасан гинэ. Баяраа юу. Яг та би чинь 8 дугаар ангид 2 сурцсан зэ. За. Ер нь бол нэг юм муухай юм болсон юм а. Багш нарыгаа ууран барин байж 8 дугаар ангид 2 сурчихгүй юу? Эхлээд 8 дугаар ангид шалгуулахдаа тэнцээгүй. Дараа жил нь ангиа өдрүүлэнгуудаа дахиж тэнцээд. Тэгээ манай шалгаж байгаа багш нар наваа таниад би чамайг харсаа л гэж. Үгүй та хараагүй. Тэгээ 2 жил сурцсан байхгүй. Тэгээд орсон үеийнхнээс ах. За. Дээдлийн ангийнхнаасаа чацуу тэгээ заримаас нь ах. Тэгэл бүгдийн тэгэл ихнээс нь сайн манайхаа гэл чацууч байсан дүүч байсан тэгэл Угсаа тийм байдаг те. тэгсэн баяраа чинь надаас 2 дэш анги гэсэн байхгүй. Тэгээд ахаа гэсэн. Чи. Тэ. Тэгэл явахтай тэгэл тухай тийм жоохон хүмүүсийн тэ хүмүүсийн нэг байж штэ. Мудрах тэ. Ахын хоёр шанаа те. Би бол бас гарах гэсэн бас гардаг юм байна. Баруун орж байгаа юм шиг. Баруун талаа зүүн зураг морож. Арийг удаан зогтсон юм билээ. Яг гаргахад цогт нь яг ирээд яг цогч байгаа юм шиг. Тэгээд яг хөө нэг юм жижиг юм болсон. За. Одоо бол бид хоёр одоо сайхан найзууд нөхөрлөсөн. Өөр төрийн даа. Бид хоёр одоо юу ярих вэ? Одоо тэгтээ тэр их сургууль ах トゥ гэжсэн юугаа төгсөн ч гэсэн тэг дуудна шүү дээ. Яг бол Болчт юм уу? тийм хүмүүс байж штэ. Яг ингээд дуудуулах гэдэг хүмүүс. За. Тийм дүү байсан юм шүү дээ. Ингээл дуудуулах гэдэг хүмүүс байдаг штэ. Баяраа бол яг тэгээгүй. Баяраа бол жинхэнэ хүн байсан шүү. Баяраа оолоо гараад ицсэн. Мэн чи яг баярагийн яг дараахан ингээд ихэлсэн байхгүй. Дан ингээд. Тэгээ би чи солонгос яваад
банк л яваад гэдэг юм байна тест. Яа. Арай ойлгож байгаа юм чинь аа. Яа. Хоосон хүн биш юм уу? Тэгээ манай хоёр чинь нэг таардаг. Юу бид нэг таардаг. Баяр харчаад. Би тэгээ яг сайн мэн ахаач гэвэлтэй тэгээд за сайн мэн аа гэж чинь. За юу байна маань гэж тэгжсэн. Тэгээд би тэр нэг яриа нүнээрээ. За одоо энэ ер нь юу мага болидо өгшөө гэж баяраа өрдөгчсэн. А тийш нэг Хүн шүү үгүй. Үгүй гэдэг. Тийм миний чинь Хад бол нэг тийм сайн талууд байхгүй шүү дээ. Оо ашгүй шаа нөө. За баяраа яах вэ? Тэгээд сургуулаа төгсөөд үргэлжлүүлээ яасан бэ? Яасан гэсэн? 18-нд төгсөөд тэгээд би мундаг байсан чинь хичлэхөө. Хэлгүүр авах. Манай ангийнхнаас сонгоод үндэсний урлагийн театрын сонгоод тэр тэдрийг авъя. Тэгээд би үндэсний урлагийн театр чинь Норич гэж боддгүйсэн. Ер нь л бүжигчин хүүхдүүд болгоныг ингээд уцсан дээр үзэж байгаа бичлэг болгоно л ер нь үндэсний урлагийн театрын бүжигчд гардаг байсан байхгүй. Тэгээд мань чинь ингээл багасаа үзэж байхдаа энэ ямар гоё ах нар вэ гэх нар бай гэл. Тэгээд яг тэр театрт орсон байхгүй. Тэгээ одоо ер нь одоо хамгийн их бүжиглж байгаа бүжиг дандаа Монгол бүжгүүд байдаг үү те? Тийш дандаа. Үндэсний урлагийн театр гэж. Монголын үндэсний Ер нь өөрөө хэлээд өгч байгаа шүү дээ. Харин тийм их. Гэхдээ тэнгуүтэй нөгөө нэг жүжиг мүжгүүдийн хайр мүжиглэн шүү дээ. Тийм. Тамхын янз бүрийн гэрээ мэрээ хийгээд ингээд оруулмаар байна, ингэмээр байна гэвэл орж болно. Бүжгэлдэг шүү. Одоо хамгийн том баг юу жүжиг баг юу бах те? Монгол тамга төрийн чинь нөгөөдг нь Монгол хаан. Монгол хаан те? Нөгөөх нь Нөгөөдг нь биш яг нэг нөгөө одоо шинэ нэр нэх юм уу? Шинэ нэр гэж хэлж болох Одоо театр болчихж байгаа байхгүй. Чуулга Монгол хаан театр. Монгол хааны театр болчихж байгаа. Тусдаад одоо юу гэх юм? бүр тийм Тий. Одоо эхлээд чи юу гэх юм бэ? Үндэсний урлагийн театрын бүжигчтэй ингээд одоо манай театрт гэрээ хийгээд манай бүжигчдийг ингээд энэ жүжигэндээ оруулмаар байна, ингэмээр байна гэсэн. А дараа нь болохоор тусдаа театр болгонгуудаа ингээд бүжигчтэй аваад аудишн зарлаад ингээд одоо тусдаа театрын бүжигчтэй Сая Японоор явж байгаа тэрлээ шүү дээ. тамга төрийн тухайгаа ярил л да. Тамга төр одоо бүр байнгын тоглогдож байгаа юу ер нь? үгүй шүү дээ. Одоо ер нь Одоо байхгүй шүү дээ. Ер нь одоо тэр жүжиг нь өөрөө үгүй юм уу? үгүй. Тамга төрчин Одоо Одко гадаадаар юундаа үлдсэн баггүй юу? Өөрөө тэр театрт нь ороогүй Одко зүгээр өмнө нь тэр энэ театраас ингэж авч яхад нь байсан. Тэрнээс хойш Одко байхгүй. Одоо тэгтээ тэд нар тусдаа жүжигчд те. Ингээ аялаад явж идэг хүмүүс юм биш үү? Аа. Чи тэр нэг англи руу явж гисэн те? Тамга шүү дээ. Англи руу явсан, орд руу явсан. Яа. Монголд одоо дахиад тоглохгүй юу? Сайн мэдэхгүй нөө одоо тоглогдох л байх л та. Ер нь бол нэг явахаа өмнө нэг бэлтгэл сургалт муулт хийгээл Тэгж яах. яадаг штэ нэг гоё. Тэгээд тэр чинь угаасаа бүгдээ дэглэлсэн ийм жүжиг юм чинь тэгэл хэсэг хугацааны дараа угаасаа тэгэл нэг тоглол. Бүх одоо Монголд тавьж байгаа бүх жүжиг чинь өмнө угаасаа хин нэг найруулагч тавьчихсан. Тэгээд тэрийг Сайжруулах маяг, шинжлэх маяг. өөр нэг найруулагч Тэгээ ер нь бол өмнө 1999 он гэдэг л. 98 он гэдэг. Тэгэхээр одоо Анхны тамга төр гэдэг байсан. одоо нэг жилийн өмнө үзчихсэн хүн одоо үзэхэд ч гэсэн өөр мэдрэмж авах нь шүү дээ. Тий. Гэхдээ ер нь бол би сүүлдээ харахад ер нь бол нэлээд олон юм шинжилсэн билээ. Тийм үү. Маш олон зүйлийг. Намайг шахахад нэг луу муу бол тэр бар мар бол байгаагүй шүү дээ. Өөр байсан. Тэгээд тэрийг ерөнхийдөө олон улсад юу гэх ер нь 50 хоолгондоо ингээл шинжилнэ. шинжилсэн найруулга. Тэгээд одоо бас улс руу явахдаа бас заримдаа өөрчлөн. Тухайн орж байгаа газрынхаа онцлог Бүр ингээ шашны юунаас болоод одоо ийм юм үзэгдлийг оруулмааргүй байна гэвэл хасаад энийг яаж окей тэр үзэгчдэд одоо ойлгох уу? Соёлын ялгаар Шал өөр юм байна те. Nice. Тэгээ одоо ямар одоо жүжиг дээр юм уу? Одоо болохоор манай байгууллага 75 жилээ болж байгаа. Тэгээд тэрний одоо гала тоглолт гэх юм уу? Тайлаа. 75 жил юу хийснэ тайлгнах нь. Тэр гала нь болохоор юу гоо өмнө нь 70 жил дээр тайлгнсан байхаа одоо одоо зүгээр яг өмнө нь ажиллаж исэн хуучин Ахмад бүжигчин уран бүтээлч бүгдийн дуудаж байгаа л тийм. бүгдийг ураад зөвхөн тэдэртээ зориулсан. Хуучны юмний сэргээгээд ийм байсан шүү, тийм байсан шүү, хуучны юмыг ингээд мэдрүүлэхийн тулд нэг юм хөө тийм тоолт хийж байгаа. Тэнд бэлдэж байна. Тэгээд одоо 12 сарын ихээр юу азтаач болох гэж байгаа, шалгалт болох гэж байгаа. Би үлдэхгүй. Бүр тэгэж яа.
Би бүжиглэхгүй комеди болох шийдэх гэдэг. Одоо бүр тэгж хүмүүсээ шалгаж шүүж авч үлддэв юм те. Шалгалт яаж Томхтол гэж болдог штэ. зүг. Тэрийг л одоо Уусаа нэг зэрэг олох шалгалт гэдэгтэй тэр нэг төвшин тогтоох гэдэг шиг л. Үчинд одоо үлдэхгүй л яг уу. Тэгэл бүр Тэгээд угаасаа болон гарнаа л гэсэн үг. байхгүй хүн байвал тэгэл байхааргүй хүн байвал тэгэл авсан штэ. Яг л Яа гээл те. урлаг угаас тэгэл Хатуу те. чаастай. Өө тэгтээ стацал авчихаар яа тий улсаас сар бол өнгө өгд юм уу? Гүү штэ хандаа. Гүм үү? Автобус нүгөө өгдөг лөө. Тэг юм өгнөгөө өвтөн л. Юуг дарагдтыг. Солийн дөрөвний ажилтан гэдэг. Үгүй. Нэр дивэлс барь те. Авсан ч яг тэ зөвөр урлагийнх нь нэг нь урлагийнхаа хооронд бол намайг зарим нь мэдхэл л өгөх. Тэрнээс бол ста гэдэг золыг бол нэг тийм амар сайн мэдэхгүй хөө. Хүмүүс бол Гэтэ яг бас тийм цол байна гэдэг чинь гоё л. Тэгэхгүй нэг өөрөө яг ингээд хөдөлмөрлөчөөд тэгээ аваад гэж үн цэнтэй болж. Зүгээр нэг сонгуульд яваад ч юм уу ингэж нэг байж ийснэ гин соёлын тэрг авахар чинь тэр хүмүүст бол үн цэнэгүй шүү дээ зүгээр аваад ирж байна. Тэгмээд яг 7 8 жил ингэж бүжиглээ те хуруу өмсө хугалч ингэж шааснаа аваад. Алаа хороо. шоо наадах жил гэдэг. За зүгээр өгш. За энийг жоохон тасчих. Би харин яг Өөсөө мэн өөс. Газ. Одког яг нэг бүжигчин хүмүүс чи яг жүжигчин юм байна гэдгийг яг риссэн л ойлгосон л та. Бүжигчин хүн чи өөрөө жүжигчин юм. Угаасаа нэг Хосоо гэж. нэг чин дээр дахиад нэг чин уусаа дагалдаг бүжигчин гэх. Тэгээ бас нэг юм надад нэг худлаа ярихт нь ойлгосон гэж Ямар Яг яриад байгаа юм чи яг юм шиг шээ. Яг тэ одоо тухайн одоо бүжигчин төрөл байгаа шүү дээ. Өөр л байгаа шүү дээ. Тэр одоо бүжигчдийг хааны дүр байх юм уу? Тийм боолын дүр байх юм уу? Эсвэл алуурчны дүр байх юм уу? Тэр дүрийг одоо зүгээр нэг юм ингэсэн стайл. Яг алуурчаа бууцаа. Нэг ийм гараа ингээд ийм хүүгш гарч ирсэн хааны шаагаад байна. Үгүй. Энд дээр одоо юу гин бас ингээл бас сургууль багтал бэлтэж байгаа байхгүй. Аа. Одоо нэг жүжигчний анхан шатны Тэ штэ. Тийм ээ. яг хичээл орж байгаа. Царайны хөөл мөөр те. Тэн дээр нэмэлттэй би чинь тэгэл яахт тэгэл хөөрхөн. өөр онгон төрлийн авьяастай хүн чинь. Тэгээд оруулаад. Зүгээр тэрийн зүгээр хөглөөд өгчөд л явчихж байгаа. Гэхдээ үнэн л дээ энэ дээр. Тий. Хүн ч тэг хөгийн амт шүү дээ. Жоо хөглөөд өгчөд хөгийн амт. Хүн ч хөгийн амт. Хөх сууртай нэ. Хөг. Чи тэгээ солонгост байхдаа яг рилс хийж эхэлж явах шиг өс тээ. Үгүй андаа мачаа. Үгүй лөө. Яг коронавигоор ихгүй. Коронавигор чи нэг би өвчтөр үеэлтгээ. Бүгд угаасаа илэрсэн шүү дээ гэр гэртээ. Тэ. Яг нэг илэрдэг дээ. Тэнгуутаа мэн чинь зүгээр нэг юм дуу муун дээр чи нэг юм дээр үе нөө даапас маш байсан. Тийм. Яг тэрнхүү зүгээр ингээд ая ингээд дуртаад тавьснаа, камера тавьснаа. Ингээл алиалаад. Тэгснэ сонь лайв маяг гээл. Тэгэл ихэндээ жоохон өөрийгөө яваа байж байгаа да. Тэгэл өөрийнхөө зүгээр стори маягаар явж байгаа юм чинь. Стори хийдэг. Тэнгуут нөөдг нь хөөрхөн явна. Тэнгуут нь нөө стори чинь ингээд таслагдаад хүмүүс ингээ скрин рекорд хийгүүтаа сонин сайхан ингээд чинь ид явж ирсэн шүү. Тэрэн рүү чинь ингээд очиод хүмүүс ингээд явуулаад байсан. Чи өөрийнхөө явуулдаг байсан гэсэн үг юм уу? Хүмүүс үлээ та. Тэнгуутаа би чи өөрийг харчаал. Оо алж байна. Би ч өөрөө Амин сайхан болж бүжиглээд би ч бүр илээсэн зэ. Тэгэл Солонгосоос тэгээд яг корона дуусаад яг дөнгөж ажилдаа орчих чинь хазар виз гардаг юм. Хазар гэдэг байгаа шүү дээ. Хазар яг мөнгөгүй болцтой байл яг хазар виз гараад. Тэгээ яг Солонгост ч яваата миний бичлэг чи явж эхлэх байгаа юм чи. Тэнгууд нь өөрөө юм би яагаад цацчихулдаг вэ? Яагаад ийм аккаунт хийж болдгоо юм? Энд толгой ажиллаж байгаа. Яа. Тэнгууд нэг аккаунт нээж аваад тэр лугаа хуучны бичлэгнүүдээ эхлээд өөрж аваад тэнгуудаа өөрөө эхлээ онгоо сонсож байгаа. Онгоо сонсонготой тэр онгоогоо яаж дүрсчүүлэх үү те? Яаж нэг юм хүн ойлгохоор үйлдэлтэй бол яг яаж нэх үү гэдэг маягаар хийж хэлээд
Тэнгуутаа Онигоо хүн байсан бол гэ тий. оногоо одко байсан бэл гээл. Тэгээ явуулж. Тэгс чи хөөргө яваад байна. Тэнгуутаа нөгөө бичлэгнээсээ сонин сайхан руугаа явуулж гэж байгаа юм. Энийг цац. Мэ. Бэлэн контент Мэдэрсэн те. Цаац. Зүгээр аа. Тэгээ манай сонин сайхны залуу чинь тэгээд өө ямар гоё маанда. Хоёлоо гоё клуб хийгээ. Гоё ойлтаа гоё бүүст тэгээ. Тэгээ сонин сайхан чинь намайг хөөхөн бүүстэд өгсөн. Тэгээ би чинь өдөрт 2 бичлэг хийлээ зөө. Завтай байсан зөө. Айгуу завтай. Тэгэл өдөрт 2 өглөө нь панчаан арай нэг жоохон оройн яг оройг инээ. 2 бичлэг зав. Өдөрт 2 хийдэг бас амар хөдөлмөр шүү те. Тэгээ завтай байгаас тээ. Тэгээ контент гаргаад байна. Чи солонгост юу гэж бодсон юм? Би чинь Солонгост бас яг л бүжгэр явж байгаа юм чинь. Солонгосын Everland гэдэг тоглоомын парк. Одоо энэ бүр энэ ажиллаар явж байгаа юм уу? Тий. Ажлаас биш тусдаа юу гэх юм. Тусдаа өөрөө компани. Тий. Зөв шүү. Тэ бүжгээрээ те. Тэ бүжгэрээ. Бүжгэрсэн ч гэжтэй очиж зүгээр хэдэн динзавр өмсөж байгаа гэсэн тийм. Үзэж байгаа та. Динзавр өмсөж байгаа юм. Йоо. Хүмүүсийн өмнө тэгээд динзавраар динзавр өмсөд ингээд тэгтэл баяа дотроо авцсан хөөхтүүд рүү дотроо мангар дургу царайт. Ачныг хүүхдээ мөрөж унаж. Адил дээр ажилласнаас дээр үлгүй дээр тэр чад. Орос хүн даараа стресс түйтэл маск дотроос ойлгож. Монгол хүн тарангууд Монгол гэж. Манай монголч амар солонгоч ингээд гэр бүлээр ингэж манай монголч зүгээр ингэж шинжтэй байхгүй. Ямар дуртай дургу ирсэн ингээд. Явж тамилахгүй биш. Тэнгод Монгол гэдэг дэнзараар маа гэж. Тэгээ тийч бүжигчдэр очиж ажиллаад. Тэгж яхтаа л юмнуудаа хөвлөрлөөд нь шүү дээ. Тэгэхээр зүгээр онигоо сонсоод санааг олоод идэх гэсэн үг юм. Эхлээд бол гэсэн. За. Дараа нь болохоор ингээд болсон явдлууд идэх штэ. Надад юу болсон блэ? Би чи хин юм бэ? Би юм бэлээ. За тэнгуудаа болсон явдлууд бол гэхдээ явахаар юм л амар гоё контент болох юм лээ. Тэнгуудаа би хүмүүсээс яг болсон явдал нэг үнэхээр хөвгөлтэй болсон явдлуудыг нь яг нэг хэрвээ энэ болсон явдал нь бий байсан бол гэдэг маягаар яг явуулах гэсэн чинь хүмүүс бол яг санаагаа л явуулаагүй. Чим бий. Тэнгуудаа тэрнийхэн дараа нь болохоор яг ингээд амьдрал дээр нэг болдог шүү дээ. Ингээд хүн болгонд нэг болдог. Тэ хөвгөлтэй. Ингээ өөрөөсөө тэгээ ярьдгүй мөртлөө ингээд бодцоод над шиг яг ингэдэг хүн байдаг болов гэдэг юмнуудыг хийж гисэн чи яг л тэгдэвлээ. Одоо юу кинод мохор сүсэг гэдэг шүү дээ. Мохор сүсгийг яг л бүгдээрээ ингээд бас яг дагдаг байгаа. Дөрөвдүгээр өдөр хүмүүс яг хумсаа аваад байдаг шүү дээ. Тэгээ шонгийн модны хажуугаар нэг яалчвал ингээд муудалцсан гэж багасаа яг гэдэг чинь. Улаан машин харснаа хамаа 3 арчиж. Яг тэрийг зүгээр яг хийгод яг хүмүүсийг яг энгийн зүйл төр хүмүүс л аваад байгаад Хахаар бол бүксийг хаалгадна гэл те. Яавал хэрэг суувал яадаг вэ? Өрөнд ордог. Яг тиймэрхүү юмнуудыг хийж гисэн. Тэгээ Монголдо ирээд ер нь унсан шүү дээ. Тийм үү. Тий. Монголд яваадахаар унна шүү дээ. Яг унна гэдэг нь одоо юу гэх юм? Одоо өдөрт 2 байсан бол одоо 7 хоногт 1 болчих. Бүр тэгж. Завгүй болчих чинь тий. Үгүй завгүй. За тэгээ 7 хоног сар боллоо. Тэгээ сар нь одоо хувилралтай болоод тэгэл яг зүгээр ингээд яг амтарддаг юм л шүү. Хүн чинь бас жоохон шатрах үе бэ. Яг хүний тэр харц гэдэг аим үнэш ёо. Намайг тэр солонгосоос ирэхэд хүний харц тэр ямар байсныг би мартахгүй яг Би аваад өччихсэн тэгээ ингээд нэг ингээд пүү яг бүр ингээд жинкнээсээ намайг ингээд харсандаа ингээд баярлаад би харцыг үнэхээр мартахгүй тэгээ одоо над руу яаж хардаг гэж одоо бол бүр ингээд тий чи ийм л писташ одоо бол гэтээ бодсон юм бол байгаа. Бодлоо. хүмүүс юм бод нь шүү дээ. Хүн л юм чи одоо бодож байгаа байлгүй дээ одоо. Зүгээр чи яах чи аараатай шүү дээ. Энэ дээр ай төвсчээрэй л гэж. Яг үнгээ аяа. Нэг иймэрхүү. Солонгос явж ирдэг юмэрхүү те. Тий. За. Одоо нэг ийм асуулт байгаа байхгүй. Чи хэрвээ одоо тий бүжигийг сонгоогүй байсан бол одоо ямар ажилтаа байх байсан бол ямар мэргэжил ч юм уу. Хотод манай студид юм дундуур нь юм бодож байгаа. Тийм заваа юм битээ ороо. Чи тэгтээ одоо үнэхээр чи үнэхээр бүжгэнд хайртай байна те. Амар гай. Үнэхээр л Хаашаа хайртай. угаасаа бүр Би жоохон бүжгээ хайж чадахгүй би клапа сонгоогүй тийм л тэнэг хүн байгаа.
Угаасаа чи багтаа зөө ингээд Богоон манай нэг хамаатны ихч бүжгэлдэг гэсэн зөө. Манд ингээд баяд биелгээ заагаад өгсөн. Тэгээ тэрүүгээр хөөх ингээд хаан ч юм оочоо бүжгэлжтэй ингээд жоохон доо зөө. Шууд нөгөө нэг аав ээж нар авиасаа үзүүлэх шээ. Тэг чи манай сумын соёлын төвд ингээд яг ингээд ээжийнхаа үр дээр суудсан ингээд сууж чи миний баяд биелгээ нэг урд нэг ах бүжгэлж чи. За. Мань уйлснаа миний бүжиг гэснэ тайснаас нь болгосноо өөрөө бүжгэлж. Гэтэ үнэхээр тийм л хайртай шүү дээ, тий. Тэгэнгүүтээ тэрнээс нэг жоохон нэг дараагийн нэг насан дээрээ зэ жалан мар гэдэг бүжгийг манай бас хамаатны ах заагаад өгсөн. Нөгөөд хаан шин. Зэ. Тэгэл манай ингээд төрсөн өдөр өстой нэрээ. сумын шинэ жил дээр хийж байна би. Аль сумын хөлөө? Говьчмөр аймгийн Шивээгов сум. Шивээгов. Шивээгов, шарав Шивээгов. Мэж нь бол дошин дээрээ тэгэж цагаан сар мараараа янз бүрийн ингээд юм болгон цагдаагийн байгууллагын байрны нэ Яасан ч хөрхий дээ. Ахаа өгсөн ч баг мэдчихээд байгаа. Тэгээ вэж чинь л ээж нэг юу харсан юм шиг байна. За энэ хүүхд ийм хоосон хүүхд гээл бэжчил. Зургтны доогор нэг мэдээ гүйдэг шүү. Гүйдэг мэдээдэг шүү. Хөвчгүчгийн коллежийн юунд яасан? Нэгдүгээр хийн насны хүүхд. Элсэлт давна. Тас гэж ээж залгаал. За явъя. Нэгдүгээр ингээс. Үгүй. 8. 7 төгсчихсэн. 7 төгсөөл 7 төгсчихсэн. Тэгээд очоо шаргуулсан чи тэнцдэг байхгүй. Оо тийм үү. Дэмэж өстэй. Тэгээд дахиад ээж нөгөө гүйдэг нэг мэдээгээ хүлээгээ зогсчихсан. Дараа жил дахиад яг ингээд яг ээж ингээд зургатнаас ингээд жилжингээ салаагүй гэж хараагүй бүр ингээд ээж хоолоо гарах юм миний хүү эндээ гүүнэл гэж. Тэгээ ээж бүр ингээд миний хүү яг энийг л харддаг юм шүү л гэж бэжчил гүүж хамчил. Ээж болцоо. Очоо. Тэнцсэн миний хүү. Гэл. Тэгээд би хөвчмөчн коллеж ярьсан. Таг өдөө нөхтөл. Хоёрдугаар тэнцэж байгаа тий. Тэгэл багш нар яг чи яг хаана тэгээд үгүй хараагүй. Очтараа багш нар алгээ тий. Чи тэгтээ дуулдаг уу? Дуулдаг. Манай эмээ дуулдаг гэсэн зөө. Маш алдартай дууч байсан. хин Дундгой ангитай. Зүг. Хэдүүлээ нөгөө нэг юуны нэвтрүүлгээр орж ирсэн шүү дээ. Телевизэн шоуны. Нүрчиг. Тэгэхэд яга одкод Тийштэй чи нүрч Уулын орсгаа шүндөөсайхаа гэдэг. Манай аав чинь намайг тэгээд зуны амралтаар хаяад яваад өгнө. Бас нэг амьдрал юм болохоор тэгэл мөнгөний төлөө яваад өгнө. Тэгээ ерөнхийдөө тэгэл дандаа хөвчлээ имэдэр. Тэгээ манай эмч амар гоё дуулнаа. Мадад тэр нор банц тухайн дуунуудыг л бүгдийг нь болно. Сумдаал нар банзд юм биш тийм. Тэ. Ууса. Тэгээ угаасаа л урлагийн л хүн юм. Миний нар хувьд банц чи өөрөө дондгой явах үстэй. Тийм үү. Үгүй увсах гэж яддаг үстэй. Нор банцтай. За мэдгүй шүү. Мэдгүй юм ярихаар загнуул. Уусын 100 жил дээр нор банц тухайгийн хөшөө байсан гэд бодолтой. Тэгэхээр увсах үстэй. Тэгвэл увсах л хэлээ. Үнэхээр хөшөө байсан бол. Тэ. Гэхдээ дуу хоорын нүлгийн нутгийг дунд гавл гэдэг үстэй. Тэгээ манай аав бас гоё дуулдаг байсан. Ээж бас дуучаан. Ер нь урлагийн талтай. Манай ээж бас айгүй хөргөн жүжигчин. Одоо юу гэх тэр тухайн тэр тэмцээн уралдаан жүжиг мүжиг тэр бол манай ээж чинь бас амар марцсан байт юм аа. Урлагаар хүмүүсэн он жилүүд гэж чи концерт хийх. Одоо маань бодсон юм байна вэ? Урлагаар хүмүүсэн он Одоо дараагийн сонгуулиар хэдэн цаас хийж байгаа гэж. Нэг тоглолт хийчмээр байна. Бодороо манайх л гэж. Гэтэ одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэ улсын байгууллага. Улсаас цалинждаг гэсэн үг шүү дээ. Нийгмийн даатгал төлдөг. Тийм, нийгмийн даатгал төлдөг. Одоо энэ улсад ажиллаж байгаа энэ урлагийн салбарын бас одоо янз янзын яриад байгаа шүү дээ. Цалин мэлэн дээр холбоотой тий. Бас хэцүү юм шиг байгаа юм тий. Угаасаа манайхан доторчсан байна зэ. Яг гармаар байдаг яг амьдрал амар хэцүү байгаад ддэг. Гэтэ хайртай. Яг тийм. Яг юм. Дуртай. яг урлагтай улаан усаар холбогдсон байна. Тийм байгаа. Одоо манд ингээ танай жишээнээр яриа л да. Ингээ битүү ингээ зэрэгтэй. Тэгээ тэр хүмүүсийг ингээ бүр ингээ татаалгаад байна шүү танай те. Тэрнээс амар гоё кайф авдаг шүү дээ. Гэсэн алгадж шүү дээ амар гоё шүү дээ. Манайс яг адилхан байхгүй. Зүгээр ингээ 1000 бэлдсэн зүйлээ ингэж ганцхан удаа тэр тайзан дээр гараад тэр ингээ
маш олон гэж зэрэгдэлэн маш олон ингэж Хүмүүс харж байгаа. хүмүүсээс энэ амарч. Тэгээд зарим босчих жишээ тий тэр мэрийг харахад зүгээр амар гоё шүү. Гэтэ ямар ч сэтгэл хөдлөл гаргахгүй баярлаа байхгүй шүү дээ. Манай чинь ёслол. Маш гоё. Дотроо л гэхдээ үнэхээр баярлалаа тий. Урлаг гэдэг бол ийм л Ай май сонсохдохгүй уу юм вэ шүү дээ. Хөөрцөн баг. Гэлээ. Юу юм бэ одоо би нөө тайлбарч чадахгүй юм л. Өөдөөс айд юм шүү дээ. Айд биер нэгдрэх баха. урлагийг бас тэгтээ хүмүүс жоох ойлгохгүй байгаа. Зарим хүмүүс одоо энэ урлагийнхныг ер нь яах гэж ингэдэг. Тэнгит юм уу тийм өгсөн. Би бас нэг хэд хэдэн юм харж л байсан. Тэд нар Одоо урлагийн их нэртэй ч юм урлагийн нөхөртэй хүмүүс бол амар сайн ойлгоно. тий. Тэрнээс бол Бөгөөс урлаг байхгүй бол урлаг мэдхгүй тэр одоо юу гэх ядаж нэг юм дөөр ч юм уу ядаж нэг юм драмын тоглолт зүгээр цэвэрхэн хувцлаад малгадлогоогоо тайлаад нэг юм зүгээр ингээд яг үнэхээр шимдэж үзээгүй хүмүүс тэгж ирж байгаа байсан. Чи одоо урлагийн хүн яг энэ талын хүн одоо хүний өмнөөс хэлэхэд хүн ер нь яагаад заавал тэрийг үзэх ёстой юм? Одоо нэг яг ер нь гэхдээ би тэр мэдчихэл байгаа л да. Яг хагас тутуу мэдээд байна. Гэхдээ яг мэрэгжлийн хүний хувьд зөвлөхөд яагаад бид нэр заавал юм урлагийн юмыг ядаж нэг ганц хоёр удаа ч гэсэн ингэ шимтээд ингэ үзэх ёстой ер нь. За юу гэх хамаа үүсгэж өгөөгүй шүү дээ. Тийм хариулт өгвөл. Чаа үүсгэж чуугүйсэн. Угсаа байгаа. Үзэх хүмүүс байгаа. Гэтэ миний найз очиод үз. Нэг пин тоглолт үзчихсэн. Би юу гэх амьдрал дээр ингээд тайлж чадаагүй те ойлгоогүй гэд бэрхшээлүүд зөндөө байдаг штэ. Хайр сэтгэл дээр ч юм уу, найз нөхдөд дээр ч юм уу зүгээр ингээд заа цацдаг гэл ингээд хайдсан асуудлууд байдаг штэ. Зөв би бол жүжиг үзэх амар туртай байхгүй драм жүжиг үзэх. Тэн дээр ингээд бүх зүйл идэхгүй ингээд зүгээр ингээд тэр ингээд улаан сандал дээр ингээд суугаад ингээд зэрэглээс ингээд үзэхэд хүн өөрийгөө ингээд хардаг байхгүй. Яг л би вэ те. Би яг энэ асуудал дээр яагаад ингэж шийдэг юм бол. Шох. Би амар бүжиг орох байхгүй. Энд дээр хайд ивсэн шүү. Откогийн оронд нөгөө нэг бүжигчин тэнд бүжиглж байгаа байхгүй. Откоо эцтэй откоо ингээ хараад оо яг л би байна. Би яагаад энэ байгаа юм бол гэж бодсон. Яг уулаас тэр гоо сайхныг л мэдэрнэ шүү дээ. Гоо зүй. Гоо зүй. Тэ. Ёс зүй мэдээлэл зүй. Гоо зүй зүйлийг амар сайн. Ганцхан зүй гэж. Ер нь урлагтай бүх зүйтэй шүү дээ. Тэрнээс зүгээр ингээд нахаалны юм үзүүлээд байхгүй шүү дээ. Тэ шүү дээ. Яг мэрэгчлээ шүү дээ тий. Комеди юу хоёр зогтож байна уу? Комеди бүжиг хоёр одоо яг юм улсын драмын бүжигчин хүн комеди хийхэд зогтож байна уу? Үгүй тэр чинь нөө Хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Мань одоо юу гэх амар олон бэлтгэлтэй. Бэлтгэлтэй байхгүй л болохгүй. Гэсэн. Бэлтгэлгүй л байвал мань үндсэн мэрэгжил тэгээ комеди гэдэг хоёр ч уусаа амар тустай байх хэрэгтэй шүү дээ. Нэгдүгээр тэр хүн ажиллаа гэдэг амьдран тэгээ хажуугаар нь ингэ. Одоо юу гэдэг чинь нэг зүйлд ингээд үнэхээр цаг хугацаа зүрх сэтгэлээ зарцуулбал тэр нөгөөсөө үр шимээ өгдөг гэдэг шүү дээ. Тэр бол яг үнэн бохгүй. Яг л зүрх сэтгэл цаг хугацаагаа ингэж зарцуулсан болохоор намайг одоо юу гэх шагнасан байж дараа тийм үү. Одоо миний ингэж цаарсан байж дараа их ч юм уу, судаах их ч юм уу зүрх сэтгэл цаг хугацаагаа бүх зүйлээ ингээд энжин тавиад яг л би энийг хийн гэж аал үнэхээр өнөөдөр амжилттай оргилжтай явж байгаа шүү дээ. Яг л тийм байхгүй. Тэгвэл би мань ингээд за ингээд хоёр хооронд ингээд яваад ивэл яг гоё комеди хийж чадахгүй. Яг үнэлтэй. Яг л зарцуулж ийж гоё ингэж марь нохоо мэдсдэг гэж хийж. Ингрид цолж байгаа шүү дээ. Стагаар ингэж цожлуулж байгаа тий. Тийм. Зүүн ста штэ. За урлагийн юунаас арай өөр жоохон хөнгөө мэрх үү? Өндрөө орчноо. За откоо. Юм ярээрээ. Мэр хөрөөс асуух би яг уудаг шүү откоо. мэрэгчдээр ингэж утсан зэ. Багтаа зэ. Богооны жолооч болно. Машинист. Аа. Чойрын хөвгт. Тий, болно. Зөв. Чи шандын хөл. Ягаад чи чойрын хөл. Богооны дуу муу сонсож юм уу? Та нар утгаар чи яг богоо явна шүү дээ. Тэнгот болно гэж бодсон зэ. Би аавд хэлээл аваа би богооны жолоочл мурана. Окей, болгоно. Гоё шүү дээ. Хэдэн онд л энэ
хоёр богоо хоорондоо мөргөлдөө наачдаг шүү. 11 2. Хоёр богоо тийм Яа мөргөлдөө. Амгалан дээр илүү. Тийм үү? Мөргөлдөөд нэг нь Хоёр замаас богоо гарсан байсан шүү. Тийм. Тэгээ би авдагч би болсон. Би болсон. Яасагч ч юм. Богоо мөргөлдсөн байл гэж. Дараа нь Тэгээд хоёр бүжигч юм мөргөлдөө оноос ясаадаггүй. HP гожё. Дараа нь гоо ингээд онгоцны ч одоош болё тий. Онгоцны зэгч болё гэл. Тэглээ тэгсэн чинь ми 8 билүү юу вүлээ. Тийм тэр чаа. Явдаг шүү. 8 онд илүү. нэстэг дэргөө. Тэгээ нэстэг дэрэг Нөө гал Тэгэл аваад авах гэж байгаа. байгаа. Би болсон. болдог чи. тэгээ бүжиглсээр гэсэн тий. Дараа нь би комеди боллоо гэсэн тэгсэн. Манай хоёр комеди зодтолцсон. Комеди зов. Тэрийг бол авт хийгээгүй шүү. Тэгээ чи ингээд чиний хамгийн дуртай одоо их ашигладаг аппликейшн ч юм уу тиймэрхүү юу гэдэг вэ? Одоогоор Instagram л шүү дээ. Facebook ашигладаг уу? Facebook руу нөр түндээ баг. TikTok Ажлын байх дуудлага гарах гэж л байна. Би бас тухайн үед бас TikTok мөн гэдэг үлээ. 18 он авцаа. Бүжиглэн гэсэн үгтэй шууд. TikTok-ийн нэгдэж одоо би ингээд Одоо бол би TikTok ихтэй зэ. бүжгээр хязгаарлагдахгүй болсон. юу болсон? Бүр яа хамаагүй. Ян зүр юм бэ зэ. Тэр зүгээр Мань хоош үлж бүр яг. Тэнгуутаа ингээд би эхлээд эхлэхдээ ингээд яг монголчууд ч ингээд шууд ингээд эхэлсэн шүү дээ. Тийм манайхад Би яг ингэж эхлэх юм бах та гэж бодож байна. Маа уцаа ингээд тавиал. 5 секундын тавиал. Хаашаа гүйснэ. Маа шатахгүй. Тэгэл үтснэ зүг. Би шаахгүй маа ингэ. Тэснэ ингээд манайхан амар эдитдэг болчих шүү дээ. Тухайн ч бас ингээд амар эдит мэдээтэй ингээд зүгээр алхаж. Банк гэснэ ингээд өөр уцтай болж Тий. яг тэрийг бас дуурайх гашаагаар гүүгээл нэг гацдаг хэсэг дээр ингээд шаагаал дангаа шаасна. За одоо болох байх гэдэг. Яг энэс хувцас үлээ ингээд хоёр ингэцээ байдаг шээ. Тэгээд за энэ бүтггүй. Тэнгуүтэй яг зүгээр яг комедигийн юугаараа инэдми юугаараа. Тэр маань бас хөөргөн бас Илгэлээрээ те. тий 3000 дагагч махачтай. TikTok дээр. Тий. дөрөвдөө үед нэг скрин таймаа нэг харж үзэх үү. Тэхөө. Өө юу ажил би нэг тийм бичлэг харсан чинь Elon Musk-ийн screen time-ыг харж байгаа байхгүй нэвтрүүлгийн үеэр. Тэгсэн чинь 7 хоногийн юугаар нь ингээд харсан чинь Elon Musk-ийн screen time нь 3 секунд гарч 7 хоног тэр. Бэрээ юу амар уу? Би яг тийм бичлэг бүр үзлээ бүр. Тэгээ би бүр тэрийг хараа бүр ёо л гэж бодлоо. За минийх бол Messenger 3 цаг төвшин. Чи энийг ажиллуулж байгаагүй. Үгүй шүү дээ андаа маань чинь бичлэг гэдэг маань чинь Ай цацдаг. 4 цаг 3 background. Нэ ч уцаар ярьдаг 4 цаг Messenger. 2 цаг Instagram, 1 цаг Facebook. Энэний чи одоо дата алга, датагаа ерөөсөө ажиллуулаагүй. Одоо сая би асааж өглөө датаг. Юу вэ? Ямар дата Мэн чи ийм мэдэхгүй шүү дээ. Мэн чи зүгээр бичлэг энэ цацсан тийм л. Би одоо болсон тий. Өөр мэн чи уцаар ярьдаг Мэнүүд зардаг хүмүүс тустай байгаа шүү дээ. Энэ ажлын уцтайгаа Энэ яадаг гэнэ мэдэхгүй. ямар гоё юм бэ? Юу энэ заяас идэвхжүүлээгүй шүү дээ. Гэхдээ бас тустай шүү дээ. Тустай шүү дээ. Энэ ярих чинь тустай байгаа шүү дээ. Гал та яг screen time юм ингэж ажилладаг байсан юм. Мэдэхгүй яа. Тэр би бас ажиллахгүй байхаа. Яах юм шаардлагатай мандаа яг амьдралд. Яг чанаа чинь мөнгө өгөх юм уу? Наа чи мэ гэд нэг мантан боо Та нар зүгээр батарейгаас хараад энэ чи screen time гэдэг тустай. 1xbet-ийг гарч ирэх шээ. 8 цаг мөн гэж шаацсан. За ер нь тэгэл YouTube, Facebook, Instagram л юм шүү дээ, Тийм шүү. Би бол их хвчлэн Instagram. Instagram. Тий. Facebook ер нь зүгээр л холбоо их ч тий. Гэтэ яг хаа нэг янз бүрийн хүмүүсийн нэг юм Хаяа бас. Нийгэм ямар байгааг харна шүү дээ. Би уг нэг баахан хаяа орж бүх үздэг юм уу гэж. баахан аппликейшн татсан цаа яг үг цээжилдэг, мэжилдэг, өөр юу ч үүдээ тийм трейд хийдэг юм амар битүү аппликейшн баг нэг ч ашигладаг. Тэр ихтэй автоматик устдчихдаг Юу? болчтой юм шиг л шүү Application уу? дээ. Тий. Ашиглахгүй байгаа дахаар тийм апдейт байхгүй юу? Байхгүй шүү. Минийх тэгээдэх юм. Ашиглахгүй удаа аппликейшнууд устаадах шиг байсан. Үгүй юу? ашиглахгүй бас юу гэх залахгүй сүний утасны руу Алга болчиход идэв шүү дээ. Дээр би уцаа доллар ашиглах алга болчихсон шээ. Ашиглахгүй тийм байх.
Тэгдэг юм аа. Заяа гэхдээ утас сардаг гэсэн тий. Тий одоо нэг тийм юм яриад. Андаа хүүцэн үстэй андаа. Өөр нэг юм нийт амьдралыг шууд ингэж гаргаж ирсэн. Буруу ойлгоод байна шүү. Анд бол уцуул зардаг шүү дээ. Идэ бид Дангуун дээр хүн суулгадаг гэсэн үстэй. Гүүг дангуучгүй байсан яг. Би Монголд бол утас зарж доош оров. анх яаж клап руу орсон юм бэ? Ер нь юу амар гинч хэл. юунаас болоод клап руу яагаад орчоо? Наа солонгос дох буйка битсэн байхгүй. За. Анд маргааш уулз боломжтой юу? Шууд анд гэдэг үү? Тий. Тэгээд би говшаа нэг комментэнд ороод ирчлээ. За. За мэдхгүй. Тэгсэн чинь би солонгост байгаа шүү дээ гэсэн чинь. Тийм үү буруу уучлаарай. Ихээр хэлээрэй гэшээд байгаа. Тэнгууд окей гэд. Тэнгууд би буйкаараа шууд ирснийхэн маргааш нь эзээчлээ. Яг ирснээ жинкнээс хэлсэн зэ. Би ирчлээ гэдэг үү? Би ирсэн шүү гэд. Тэгснэ буйка за хандаа тэгвэл тэгж чад хоёлоо нэг уулзсан мууцаа гэдэг өдөр тохолж уулзлаа. Тэр нэгэн өдөр байлоо. Ямар тааш UB-г open гэсэн юм. Тэгээд бид ч эхлээ нэлээд өдрөхөө уулзчаад копи мопи уугаал. Вау. Болцсон ба шүү дээ бас. Тий. Тэгээд ийм тим юм гэж ярьжсэн. Буйка зүнхөө гарч ирсэн. Нэг юм комедигийн ном гаргаж ирээд. Маанда. Ханахын тий. Наа чи комеди хийх хүсэж байна. Дандаа мэдэхгүй дээ. Зөв хийгээд оролдоод үт чинь open mic-д орох гэж. Чадахгүй. Хоёлоо ямар ч очиод үзье гэдэг. Тэгээ маань ингээ үзээс үзсэн. Тэгсэн чинь яг ингээд үнэхээр фаны байж чадахгүй зэ. Хүмүүс. Тий. Тэгээд би ингээд гэл бодож байгаа штэ. Тэгэл би байсан бол гэргшээ. Би байсан бол яах юм аах гэж бодохчгүй зэ. Ямар хэцүү юм бэ л гэл. Тэгээд хүмүүсийн оронд ингээ мажиг болж байгаа. Тэгтээ dark штэ. Тий, угсаа амар dark штэ. Тэгснэ буйка шууд шаах байна. Шаахгүй байна гэсэн чинь манай чи нэрийг хийцэн байвал яах вэ? Йоо. Тэгээд миний арай л хүчтэй. Миний өмнөөс 5k төлөө зэ. Хаваа зүгээр хүчгүй те. Тэгээ би буйкад ака гэл. Ака оржин. Би гараад зүгээр ингээл хаас нэг юм юу ярих юм тэр ч одоо бас нэг өмнө бас бодож исэн л байгаа байхгүй тийм. Нэг бас хийвэл яах вэ? Юу яах вэ гэдэг зүйлийг. Тэнготой би яг нэг жоо яриад яг л надаа яг нэг бодоогүйгээр ороод яг л дааглаж юм чинь. Пүк гэл гэрэл авцсан. Тэгэл мань ганцаараа л байгаа шиг шагаар ингэдэг байхгүй тэгдэг байхгүй. Нэг ч юм байдгүй тэгэл. Йоо. Тэгэл баярлаа гэ буугаа шатах. Гамаг. Би баг хий тэгэж байл. Нэр шүү. Яа. Тэнд чи яг хин хостлаа байз. Хин хостлаа. За тэгээд нэг хостон зарлагдаад яасан чинь. Тэгсэн чинь за ямар тач нэг одоо нэг урбан талкийн хэн байгаас те. Бэлгүү. Авдсан байхгүй тэгээд нь. Оо за баяр хүрээ. Ялч нь болоод. Тий. Тэгсэн чи бокет шүү дээ. Наа чи угаасаа оп микийн пистак шээ. Йоо. Яа бас санаа надаа угаасаа яваад тий. Намайг ингэ анх удаа ирж байгаа. Тийм юм. юм. Угаасаа оп микийн пистанда зөө. Одоо ингэ Тий. наа чи угаасаа туслахтай хүн. Тий. Одоо улаан орсон гэж байгаа. Тэнгууд энэ ямар комеди андаж наач комеди биш андаа чи оп мик пистаа гэж. Тэнгууд нь хаа цаа. Тэнгуудаа маргаашаас ингээл уулзч муулзаад бокет тэр чинь ингээл би чи ингээл санаагаа бичиж эхлэв ямар ч туршлагагүй те. Номоо ингэж хальт эргүүлж үзээл 1 2 3 гэл тоог нь тоолж үзээл гэсэн. Гэж үзээл. Нэг ч уншаагүй. Sorry гэж яах. Нэг ч уншиж үзээгүй. Тэгэл ямар тач тэгээ нэг бич үзсэн. Тэгээд марк клуб дээр хүрээ дээр чандаа мандаа гэл. За андаа мандаа гэл. Басталд болдог гэсэн шүү дээ. Тий. Тэр үед юм байна. Тийм шүү. Тэгээ басталд хийсэн. Нэг анхны сэтгэл. Басталд ороод жоохон гэгээд байсан тий. Санаа, сүлдээ, оюука, заяа, хосоо, баясаа, тэгээ нөхин энки, буйка, төрөө бүгд олол байсан шүү. Бүгд байсан биз дээ. Тийм байна. Бүгд байсан байхгүй. Тэгэхээр яг басталын хамгийн булангийн дээр ширээн дээр суулгаад сууж моол. Мэж бас худлаж чадахгүй юм биш. Би тэ пиавуудыг сурцсан. Пиава байцаа.
Яам явахтаа дэвтээ. Худлаа үннийг дэвтэртэй. Балгүй шүү. Тэгээ суучсан. Hi guys, танилцсан мэлцээ бүгдэндээ танилцсан. Гоё залуучууд байна. Гоё залуу комеди байна. Гой залуучууд байна одко. Тэгээ сууч. Инкэ нэр аим хэрэлдээ шаачдгийг. А их заяа өрөө. Тий. Магадгүй энэ үү. Аим ингэ хэрэгж ирсэн. Мен чамаг гэдэг хаартай гэж. Би бүр ингэ. Тэгээ би мен их ингэ ширээ дээрээс яа авчихсан ихлээр шууд захад сууж байна. Яа чамаг гэдэг хаартай. Мен миний хапэс mo чика хапэс яасан. Яа. Энэ хоёр хоорондоо Дарк ирүүлээ. энэ хоёр хоорондоо дарахлахгүй дээ. Чиний бүр ингэ бурхан руу жорж морол. Тэгээд би бүр ингэ Манайхаа энэ юу шүү те. Одоо тэр өөрсдөө нөгөө нэгнийгээ угаасаа дарклахгүй гэнэ. Тийм манайд бол хоорондоо зүгээр байгаа даа шүү дээ. тэгээ эдгээр хоорондоо ингэ хаа чи аваа. Мен ингэ бодоо. Өрөвдөж шин. Кийг уйлж байгаа дагч чинь. Тэгэл би бүр ингэ захад сууж муугаад Виканаг ямар лалрын газар аваад чивэл. Тэгэл нэгээрээ гараал тэгэл гарч байгаа шүү дээ. Тэгээ тухайн хэд чинь дан залуучууд жил болсон байсан яг жил болох ч гэсэн үү? Тийм тэр хавцаал. Нүүн хоёр роустын дараа юм уу? Грөөсийн өмнө. Өмнө юм бол түүл жил андаа. Жил болоо 2 жил төгсчихсэн. Дараа шууд нэгдсэн. Үгүй. 2 жил ордог орчихсон чинь гэсэн үг. би яг ордог чинь юу байхгүй. Намайг чинь 2 дахь жил тэрэ Тийм. яасан байхгүй. Тэр чинь нэг жил болох гол явжсэн. А тийм ээ. Яг тэр нь нэлээд орчлохгүй шатсан юм а тий. Гэтэ мань бол зарим дээр бол үнэхээр авч ирсэн. Тэгэл Бойка чинь юм ингээл Бойкаг юм нэлээд агсан юм чи. Тэгэл Бойка бол тэгэл анда тий. За анда. Гоё шойч тандаа тий. Гэл юм ингээл тэгж шээ. Манайгаар нэлээд хувцлал хөөрхөн гэл хөөргөө шаал. Би тэгээ болчондоо тэгээ одоо. Тавингуудаа бастаад нэгсэг гарсан юм а тий. Тийм. Нэгсэг гараад яваал. Дараа нь Kings руу орлоо. Kings дээр гараал. Тавингуудаа миний төрсөн өдрөөр лөө. Манай чинь төрсөн өдөр шүү дээ. 5 сарын 6-нд яасан аахгүй. Жинглс. Анда клубд орох. Тэгээд та бөөнөр өсөн шүү дээ. Тэр бол гоё юм шүү дээ тий. Би ч тэгээд болоод амхтаа л гэж бодсон шүү дээ. Нохоо чамаг аваад олооноо тийм. Тийм маркетинг байсан. Заяа. Наад уусаа тийм тавьж өгч байна. Зүгээр хуцлаг. Би яг чингнээс утсан гэж яагаад тий. Амар авс тэр зэрэгтэй тэр нүднүүдийг би одоо урцсан. Жинглээ. Тэгээ роуст орсон. Роуст бол гоё явсан шүү дээ тий. Тэр гоё. Роуст гал гарсан тий. Гоёсан. Тэгж л орсон юм шүү дээ. Тэр нэг яг анхны угаасаа төлөвлөгөө нэг тийм байсан байхгүй. За энэ нөхрийг клубтэй комеди болгож авъя гэдэг угаасаа тоочгэлцсэн. Тэгээ солонгосоос ирэх нь хүлээж байгаа. Солонгосоос Би бас ихээр хэлээрээ гэдэг ба шүү дээ. 90-гутаас хилээд байгаа шүү дээ. Намайг бас нэг юм байгаа. Намайг тэгдэг байхгүй. Би UB comedy нэг тоглолтын постэр хийж өгчөөд Батах тэр үед шууд надаас ингээ постэр хийлгүүлээ авч ирсэн. Тэгээ Батах ингээ төлбөр явуулчаад юу ажилласнаа. За тэгээд би тэгээ Батах руу юу гэлээ ингээ дахиад ингээ боломжтой шүү гэсэн чинь Батах окей ахинд бас next level постэр хийдэг болохоор ахтай хэлээрэй гэж. Йоо би тэгээ The next level постэр хийдэг болохоор ахтай хэлээрэй гэж. Яа Старк гэж байгаа шүү дээ. Амар шүү дээ. Тэ бас үнэн шаасан байна. Батахын яг тэр шууд гоё үнэн хийчих юм. Батах гэж бодлоо ийшгүй. Яа. Тэр бол дарах. Тэгээд тэр чи хэдэн онд юм бэ? Яг UB comedy 10 жилийн постэр би хийсч өгсөн юм ба. Тэгсний дараа тэгж хэлсэн юм.
Тиймэрхүү юм хэлээ явжсэн. Dark. Одоо нэг Би юу гэх вэ те? Батаха дүү next level постэр идэг болчлоо гэдэг. Одоо хийлэхөө. Одоо намайг хар. Студионы тэр би хийсэн постэр хийгээд одоо энд байна. Гаалгал. Жидийг бас гоё ирээ хэлсэн байна те. Жид гэдэг өөрөө бас гоё дуртай л хэлсэн биз те. Бас сонирхолтой та. Яг юу болоод байна? Миний үеийн залуучууд угаасаа аим гоё хөвгөлтэй байж чи би яагаад болохгүй байгаа гэдэг. За юу вэ? Хэдүүлээ нэг хэдхэн минут завсарлах гэдэг хөө. Оо за. Тэгээд тэр босч байгаа тэгээд эргээд ихээ. За отко. За сайн байна отко. Чи гоё шүү. Гээд нэг ийм юмд орж байна. Миний нүдийг Бодлого гарна. нүдрүү. Гоо гарна гэсэн. Ахтай нэг юм. Зүгээр хахаар. Яхаа өөр хэлээ. Одоо бас Одкогийн тухай гэхээс илүүтэйгээр бас хэдүүлээ нэг сэдв авч жагаад сэдвүүдээр хэдүүл бас ярилцвал. Отко ярмаар бас идэв бэ нү? Байхгүй юу гэж. Байвал эртгийн хэлээр ивстам. Дуусны дараа лаалах. Генад явж юм. Миний шаасангүй гэдэг. Чаг физикал эшигийн тэр юм дээр нэрнгэсээ сонгон шалгаруултанд орооч гэсэн юм ирээгүй юу? За хэлээч. Намайг одоо яаж Отгоор тэгэж рил хийгээд өгөхгүй. Тэр чи гэхдээ өөрхий яг монголчууд ч биш солонгочууд өөрсдөө сонгосон юм биш. Physical sta гэвэл яг отко орно шүү дээ. Physical sta-ны дундаа тийм. Ой, соёлын дөрвийн ажилтан гэдэг шагналыг авахд ичдэг юм уу одоо? Санаа зовж тандаа. Санаа зовж гинөө. Санаа зовлоо. Тэр одоо нэг юм нэг хүмүүс нөгөө яг нөгөө соёлын дөрвийн ажилтан болохооргүй хүмүүст ингээд өгөөд тахаар нэг жоох юм унтсан юм шиг те нэг тиймэрхүү жоох хандахтай байд юм болоо гэж бодоод байгаа ш. Тэр үнэн зөв. Үсэ тийш дээ. Тийм те. Тэнгүү чам Намаагс бас харжлаа гэж хүмүүс. Отког нөгөө нэг бүжигчин. Одко авчлаа гэсэн хүмүүс. Яг мэрэгжлийн Монгол бүжигчин гэдгийг мэдгүй хүмүүс зөндөө. энэ одоо рил хийсэрээ соёлын дөрвийн ажилтан авчлаа гэж бодож байгаа харагдах юм байж магадгүй байна. жоох ингээд суухар болж байна даа. За яруу жоохон шахаад. За жоохон цаашлаа. Ер нь санаа зовсоо. Жоохон санаа зовсноо. Тэгээ надаас ч мундаг хүмүүс зөндөө. Ягаад муугч биш юм те? Чичтэй Санаа зовж тийм амбиц байна уу? Могч зогж авах амбиц байна уу? Солиор авлах байдیں۔ Ер нь Монголдо бай гэж бодож байгаа юу? Би дий Тэ. Гүйг харин яг байж гэж бодож байгаа юм байхгүй. чадахгүй л дээ яа. Чадахгүй юм чинь тэгээд бодхоос өөр яах вэ? Чаддаг үл нэрээ өвлийн орнуудад нэрээ өвлийн удирлаар нэрээ Таиланд Вьетнамаар дэж байгаа зү те. Үгүй Монголдо байвал тэг гоё шүү дээ. Энэ чинь яг Өвлийн удирлэл хийсэн шүү дээ. болж бүтээдгүй бүр явах талаар. Тэг яг зөв одоо зүгээр юм зэ мөнгө одоо юу ч юм те боломж виз миз бүгд гарнаа гэвэл ч юм уу те. Яг. Ер нь өөр газар амьдрах уу? Амьдрын шүү дээ. Амьдрын. Хэсэг хугацаанд амьдрах уу эсвэл бүр. За чи мөнгө бүх юм чинь байгаа. Гэтэ чи Монголд эргэж ирэхгүй. Гэвэл чи амьдрах уу? Амьдрын шүү дээ. Амьдрах уу? Амьдрын. Айгу. Үгүй тийм болохгүй юм чи яах вэ? Үгүй тийм фал чи бэлгүй чи явна заа юу гэж. Тэгэл үгүй бүр ирэхгүй мэрхгүй бол чи явахгүй шүү дээ. Энэ хэсэг хугацаанд бол амьдрын шүү дээ. Нэг 4-5 жил тийм ээ. Бас нэг өөр газар очиод тий. Амьдрал Яг ямар улсад очих гоё болох шиг. Амьдрахад Би юу? ямар юм бэ? би бол нөгөө нэг юу штэ. Аашиг. Нөгөө мөнхийн өвөл өгдөг ч үлээ. Туйлын туяа ингэж харагдчих. Хойд туйлгш. Алеск гэдэг чи юу лээ? Алеск мууч Америк биш. За Канада юм болов. Мэдхгүй юм ярьж байгаа ч та лаал болох үү те. Тайланд ч гэдэг. Гокок. Тэгээд нэг тийм орн байгаа. Тэнд гэж юу? Чи тийм өвлийн юм дуртай мó? Одоо л ахлаа яг. Тэгэл яг үндэ явъя гэвэл тэгэл зөндөөл орн байгаа л. Тэр эдэн аагаар авах юм уу? Тэгэхгүй ш тэг. Тэр энэ явах уу? Тийм. Италид амьдрал гоё юм шүү. Франц гэл зөндөөл. Европ руугаа явуул. Харин тэг Европ руу гэж боддоо шүү дээ. Англи хэрэг. Европч нь гэхдээ англи гоё сүрээд гоё нөө. Гоё. Ямар орнууд дээр явжсэн бэ гайс нэрээ?
Хосоос эхлэв дээ. Хэд орноор хамгийн гоё орн аль нь байсан? Би ч нэг олон орноор яваагүй тий. Ганцаараа нэг олон явсан юм шиг. Яг ямар орноор явсан бэ? Аль нь гоё байсан бэ? За чи ихтэй дэмчих та. Ганцгаа. Хэмтгчээ яагаад нэг яа. Гэхдээ та гээд одоо одкоо жишээлбэл амар олон орноор явцсан байгаа байхгүй юу? Одкоогоос л. Одкоо битмээрээс болгоод. Яг ганцхан орноор явсан. Аль нь хамгийн гоё байсан гэхээс нөгөө ганцаа Зүгээр хаашаа явсан бэ гэхээр за мань ганц хоёр орноор явсан гэд хилээ дуусчих юм бол аль нь тэр хоёрыг ч одоо аль нь хин. Одкоо ч одоо битээ явсан байх хэрэгтэй дөө. Аялал майл зугаалгаар бол яваагүй. Дандаа аялал яваа. Гэхдээ яг дүү очиж үзсэн тий. За Солонгос, Англи, Хятад, Тажикстан, Кыргызстан, Энэтхэг, Турк, Фүү. Герман. Асуухаас өөр аргагүй байх хэрэгтэй энэ чинь юм чи. Ер нь Тайван. Тайван надад амар таалагдсан нэр. Тийм үү. Таван ч амар 50 юм байна. Вьетнам биш те? Тайван улс. Бүр улс үстэй те? Хятадын улс гэсэн чинь юу? Тайван чинь өөрсдөө бүр тэр чиг хятадтайгаа яг алдсан байлээ шүү дээ. Хятад биш гэсэн юу юм бэлээ. Америк нь Тайваныг хамгаалдаг. Зүгээр Хятад нь болохоор өөрсдөө надтай англиар яриад үл яах вэ? Мань ойлгохгүй шүү. Бүгд англитэй. Зөвс Английн колони байсан. Тэгээд Тайван доллар молортай бүр. Айгуу гоё юм лээ. Оо хятад нь авах гээд идэм. Тэгээ нөгөө бослог болоод идэг үстэй тэр чинь тий. Өмнө нь юу гэж байсан ш дандаа надад. Над байдаг өгдрөө нөө дайрч мараад байсан шүү нөт кинон дээр. Калакод чинь биш. Ямар юу те? Чанчику болов. Чанкаши. Тэд нар чинь нөт зүхтахта нөт биш ээ. Тэ. Хувлааны хувлаанаас хойшоо нөт тэр Бээжинд исэн блөө. Хөхөд үлээ. Ерөнхийдөө Монголын бараг бүх түүх зээ. Ингээд дэлхийн бараг бүх түүх байсан тэр музей хамаг үнэтэй сайтай юмнуудыг бүгдийг аваад 50-нд өчсөн. Тэгээ 50-ны тэр амар том музей байгаа байхгүй. Тэр музейд нь Чингис хааны одоо Монголын одоо музей өдөрлөг болдог. 7 хоног жилд. За. Тэгээ Чингис хааны хувлааны яг бодит хөрөг зураг байждаг гэж. Тэр ил гаргадаг өглөө те. Тэгээд нөгөө Чингис хааны амар том. Тэр яаж бодит гэдгийг мэдчихэж байгаа. Угаасаа тэр гайд залуу нь хэлж байгаа юм чинь. Яг тэр хувлааны үлдээсэн бүх эрдэнэс одоо үнэтэй сайтай одоо тэр Монголын хамгийн том түүх одоо яг тийч байсан бүх зүйлийг бүгдийг нэг хугаамаад 50 руу цоцсон гэж байгаа юм чинь. Тэнд Монголын бас амар чухал юмнууд бол байгаа л. Ах уу. За тэр яг аль нь гоё 50 нь гоё байсан. 50 нь гоё байсан. Яг юу нь тийм гоё байсан. Сурвал гоё юм байх гэж бодсон юм. Миний мэрэгжил дээр. Хоол бол угаасаа бүх төрлийн хоол амж байна. Америкчгүй, Азчгүй. Тийм. Оо ямар гоё. Яг миний мэрэгжлийн тал дээр гэвэл энэ нас сургууль амар гоё юм лээ. Яаж ч азар очсон юм. Тэгсэн чинь ингээ очиж байгаа байхгүй. Манайс ингээ нэг юм хаалгаа нэгэл. Нилээ хол уул руу гарсан чинь уулан дээр нэг хотоо байхгүй. Тэгэл очиод нэг юм хаалга нээж юм. Жижиг арал байд юм шиг л тий. Тэгээ ингээд уулан дээр очисон чинь зүгээр ингээд сургуулах нь юу гэх юм. Кампус навж байна. Энэ бол манай ингээд энэ хөгжмийн сургууль гэсэн. Зүгээр нэг юм дүүрэг шиг зэ. Энэ бол бүжгийн дүүрэг. Зүгээр амар сурах ингээд юм нөхцөлийг ингээд бүрдүүлээд өгсөн. Хүүхдүүд нь ч гэсэн аягүй мундаг юм лээ. Мэн одоо юу гэх юм. Сурвал контемпорари гэдэг бүжгийн төрлөө тох. Контемпорари. Тэрүүгээр сурах гэж бодох байхгүй. Тэр нь ямар төрлийн? Одоо гарт баригдахгүй л тэй шөлөөтэй. Тэр төрлөөр явъя гэж боддог байхгүй. Тэгээ яг тэр төрлөөр сурдаг хүүхдүүдийг харсан чинь би зүгээр яг энэ юм гоё. Контемпорари донгонороо гэж байна. Англитай? Энийг хасаа шүү. Тий, 50 сурвал гоё маань гэж бодсон. Сүлдээ хэдэн орноор вэ? Мэн ганцхан л орноор явсан байсан. Яг хятадаар нэг дайрсан. Таиланд л явсан шүү дээ. Манаас хятад Таиланд шүү дээ. Хятад Таиланд л. Хятад ч юм бол гэхдээ англиар ярьдаг юм л. Ярьдаг байсан ч хэрнээ ярьдгийг хүсдэггүй юм бэл.
хамлчин л та. Тий. Ер нь чи хятадд чи надтай хятадаар л ярина. Ойлгож байгаа юм ярихгүй. Аим үнцэг тий. Харин тий. Үнэхээр амар санагдсан. Би ч юм болохоор нэг Бүр сурж ирстэй үгүйсэ. тий яг гэхдээ нэг өвөр Монголын багшиг сургуулахгүй. Дандаа ер нь өвөр Монгол багштай. Тэгээ өвөр монголчууд бас амар юм юу юм л шүү дээ. Бараг мань эдээс илүү Монгол улс юу бараг үндэсрэх зөө. Монголоор ярьдаг. Тэгээ монголоор ярина хятадуудынхаа ингээд юу яаж маахгүй. Бараг нүүр өгөхгүй байж байгаа. Одоо чи Монгол хэл заахаа болцсон мөлөө? Монгол бичиг те. харин чи яг зааж байгаа газрууд нь зааж байгаа бах уу? Үгүй нөгөө бослог ерөнхий нөгөө сургуульд нь үздэг байсныг болиулсан байхгүй. Одоо тэгээ байхгүй л гэсэн үг юм байна те. Үгүй сургуулиас гадуур бол сурч байсан шүү дээ. өвөр монголчууд ингээд манайд ингээд зүгээр бичгийн ажлуудаа ингээд кириллээр бичдэг шүү дээ тий. Өвөр монголчууд бол яг шууд монгол бичгээр бичиж байгаа шин. Яа. Одоо цаасан дээрх бичиг баримттай ажилладаг. Монгол бичиг унших уу? Би өөртөө хагтд бол уншчихгүй. Бичихгүй. Би бол хагтд бичгэд хэцүү яг уншчих. Мань сайхан уулна. бичихгүй, гой бичихгүй. Гоё манай бага ангид багт л ер нь монгол бичиг хэлний баг. Одоо ч одоо монгол бичиг Кирилл хоёрыг ч хослно гэдэг ба шүү дээ. Тэр болцсон уу? Харин нэр тэгээд тах шиг. Тийм. Нэр өмнө жил уржин жилчлээ нэг тийм монгол бичигтэй бүр шалгалт болоод авчихсан манай бүр байгуулаас. Тий, ер нь хослох гээд нөгөө төрийн албанаас эхлээд эхлүүлж байгаа юм билээ. Одоо завхан махын чи өнгөрсөн жил хаягжилтуудаа төрийн албаны байгууллага хаягжилтууд дандаа монгол бичиг болсон. Би завханд нэг очиод яасан чи. Тэр зөв юм уу? Театр метр гэж байгаа нь зөв л одоо ээлжүүд. Сүүлд нэг дууны клип харсан маа нэг хиний Бисмагийн Залуу Баян Монгол гээд тэг ингээд клипнийхээ ингээд зүүн талд ингээд нэг сабтайтл бичсэн. Монгол бичгээр ингээд сабтайтл хажууд бичсэн. Тэгсэн чинь бас айн гоё харагдав. Тийм наач гал юм шүү. Тэгэхээр ер нь бас монгол бичгээ ингээд ороод ирчихвэл гоё үзэмжтэй л гоё. Гоё яг нэг гэдэг дээрээс үлдээсэн. Ганцхан л гол нь тэрийга зүгээр тэгэл анхнаас нь орохын болиулаад ингэж юу ачаад нэг хэсэг үе байгаа шүү дээ одоо. Тэр чи би байхгүй. Одоо та нар бүгд бидний үе тийм тэгснэ ингээд гинт шилжихээр одоо бид нэр дахиж нэмж сурна гэсэн үг болчих. Ер нь жоохон чанга одоо 10 жилд ч одоо хидж орж хидж болсон. Тэгээ тийм тунд ч угаасаа сураг үлдчих юм чи. Одоо манай ангийнхан ихэнх нь л мэдхгүй л ах. Мэддэг нь яг тэгээ хувь хуваараа сурсан л ах. Манай үеийнхэн одоо ангимаа гэдэл орж. За тэгээд монгол зэхийн багш хослуулсан багш байсан уучлахгүй яа. Та бол мундаг багш байсан шүү. монголч бол тэгтээ гоё харагдах байхаа. Нэр наачдах гоё санаа шүү. Харагдах биш ер нь үлдэх хэрэгтэй байхгүй шүү. Тийм, ер нь аль ч талаараа Харахтаа биш те. Хаяжилтан дээр бол бас гоё харагддаг юм бэл. Юу юм уу, театр, театр, шүүх мүү гэдэг. Яг үндэ 90-д бол тэгэл битүүл монгол бичиг байдаг юм багч л. Тийм те. Газрууд. Яваасаа өвөр монголчууд амир их байгаа л. Тэрээс аягүй гоё сагцаа. Өвөр монголч ар монгол гэдэг тустай бас байд юм лээ. Хөдөлгөөний чаар нэг юу ааштай. Уг биш. Дээд монгол. Дээд дээд монгол халимаг туваа гэж хаашгаа. Дээд монгол нь бүр ингээд цааш би тэр хятадын нэг гүнзгий рүү очиж байсан байхгүй. 10 хэдэн хоног гүнзгий рүү. Бүр ингээд гүнзгий бүр шинийн ингээд хот руу очсон байхгүй. Тэнд би нэг 10 хэд хоног гэж очиод. Тэгээ тэнд дээд монголчууд гэж байдаг. Тустай гинэ өвөр монголоос тустай өөр гэж тий. Тэгсэн чи тэд нар бүр амар одоо ар монголчууд ихтэй бараг шүтдэг юм л. Очингууд ч юмстай ингээд зүгээр хадаг мадаг бидний гисэн чи хадагтай явахтаа хадагтай танихгүй хүмүүс шүү дээ. Зүгээр бид нар ар монголчууд гэдэг мэдэнгүүтээ ирээл хадаг мадаг авчираад хоол моол ягаал өстой дайл цайлал айлтай юм. Оо ямар гоё юм битгий чинь нэг аяа. Манай нэг багш ярьж байгаа байхгүй юу? Бас дээд Монгол лидерийн тийшэл очив шүү. Тэгсэн чинь ингээд нилээ ингээд тоглолтоор явсан гинэ. Тэгээд ингээд тоглолт моголтон дуусаал оройн жоохон сууж муугаад ярьж бэрсэн гинэ. Тэгсэн чинь нэг ихч хүн ингээд өөлээд та нар хизээ бидрий ирж явах юм бэ гэж Йоо. Харин тийм. Одоо нэг ингээд монголчуудыг зарим улсууд ингээд мэдхүү гингүүт хятадын колон улс мөн үү гэж асууад. Харин тийм ба. Нэг өвөр монголчууд дээр нэг колон байгаа шүү дээ. Тэгээд монголчуудыг бас тусаад гэж андуураад идэв юм шиг үлээ шүү дээ. Тэгээ бас өвөр монголчуудаа сайртай шүү гэж хэлээ. Багаар pop настай. Хасаа угсаа өвөр монголчууд дунд угсаа нийлээ одоо угсаа сурсан болох. Их сургуультай нөгөө өвөр монгол багштай байсан болох ч тэгээд яалтчихгүй. Өөр монгол хэлэндээ уушаа гэж. Нэг ор мөндөр гэдэг юу суугийг сонсдог. Мэдэн дээр бас сонсдог. Тэрэн дээр бас нэг хүн бас өвөр монголыг буцааж аавь гэсэн нэг юм юу муу гаргаж лээсэн. Тэгээ одоо буцааж авах нь ч одоо шин зүгээр ер нь нэлээд дээр үйдэл те. Одоо хэцүү бах те. Яаж ч одоо тэгэл одоо сэтгэл зүрхээрээ нэг л байх юм аа тий. Бас хоёр талтай те. Дуртай ч хүмүүс байна, дургуй ч хүмүүс байна.
Чи сая юу руу явж исэн гэсэн үү? Ордос уу? Тий, Ордос руу очсон. Тийш дандаа. Бид нар амар үзэх бах те. Айгу. Тэр шигтэй болоогүй сте. Болоогүй. Тоглоулаагүй. Тэгтээ яриад бас таагүй. Тийм. Тэр мэрийг бол яриул бас асуудал. Ус төр Тэгтээ мөртөө бас олготой. сонирхолтой л та. Гişээс. Бас манай ч мага муухай хэрэг тутаж байна. За, яг яг ярьчих юм уу? Ярьж болох л байлгүй дээ. Ус төр мөртөө холбоотой юм уу? Улс төр гэхээс илүү одоо юу гэх Хятадын нөгөө нэг за одоо өнгөрсөн гэж аахгүй. Одоо нэгд би ярина. Манайс гарва намарч 9 сарын сүүлээр нүү. Тэгээд эхлээд бидний чинь постэр хөхөт тоглогдно гэж ярьж ирсэн. Тэнгуудаа хөхөтөө болонгуудаа ямар ч шалтгаан болсон. Тэрийг бас сайн мэдэхгүй. Тэр дээгүүр л мэдчих واخ. Тэнгуудаа ордос тоглохоор боллоо. Ордос гэдэг нь баг дандаа баячууд үүдэг хоосоо отцоо баг. Хүн баг байхгүй. Хоосоо. Тэгээ манайс очивоо. Очиод за ингээд тайз мазраа угсраал ингэж яагаал. Тэгсэн чил хэдэн хоногийн плед бүгд дууссан заяа. Ямар ч үгэлсэн хэдэн хоногийн плед нь бүгд дууссан. Тэгэл тоглолт өгөөд байгаа шүү дээ. Манайс чинь л тогтлоо. Ерөнхийдөө тэгээ яаж яхад нь монгол хэлтэй тоглож байгаа. Монгол хэл дээр. Тэгээд яг тоглохгүй л яг тоглолтын яг өдөр байхгүй. Тэгэл за манайхаа ер нь яахгүй шүү ийш тийш юм ганцаараа явахгүй шүү мохгүй шүү гэдэг юу мэдээлэл ирж байгаа шүү дээ ингээд хүмүүлэнд. Наад бид нар чинь багцлангуудаа ингээд 10-10-аар ингээд нэг буудалд 10 болгоцсон тий. Багцлсан. Тэгээд яг тоглолт эхлэх гээд манайч хувцсан хүмүүс чинь нүүр амаа бодлон бодоол. Тэгээ байжчихл. Яг ингээд прогон яваад прогоны дундуур юу хяналт маягийн юм босоохгүй хэттууд ирээд хэттууд одоо юу гэх юм хяналт инэгчтэй ирээд хянаж байгаа байхгүй. Тагнуулт хийж юм бэ. Immigration. За. Тоглолтын одоо шүүмжлэгч нар гэх юм одоо. За. Ийм гэх юм одоо. Тэр хүмүүс ирээд үзэл за ингэсэн байна гэл. Тэгэл ямар тач манай зохион байгуулагч нарыг бүгдийг авч яваал тэнд уулзаал хуралцсан. Тэгсэн чинь тоглолтын доонор шууд нөт гал гарахад ус ингээд дээрээс ийм юу одоо яг хөгжсөн газар бол тийм юм зэ. Гал гарахад дээрээс нь ус асгана. Шууд тийм галынх нь ус нь хасгардгийн. Та бургон дээр bijсэн ч юм шүү дээ. За. Тайзан дээр бүр бэлтгэл хийх галыг асаацсан юм аа. Тэгэл окей бид нар бол нэг тийм бодохгүй байгаа шүү дээ. Ер нь л найруулагч нар ингээл юм нь бол бодож л байсан л ах. Тэгээд гарах гал ингээл яг тоглолт эхлэхийн 30 минут өмнө баха. Яг ингээд эсрэгтэл амар том театр шүү дээ. Манайс ингээд энэлтэй байлаа гэж бодод яг эсрэгтэлд ингээд шуугаанууд нь сонсогдоод заяа. Хүмүүс ирээд нь штэ. Бүр очрлоо те. Тэгснээр шууд 30 минутын өмнө шууд тог таслаа. Тог таслаа. Баахан цагдаа нар орчтой ингээд орхыг хориулна гэсэн нэг юм тууд шууд наагаал. Найзан дээр орчлохгүй. Яг манайс л яаснаа гэдэггүй байгаа шүү. Тэгээ тог тасчихсан шууд тоггүй газаас ерөнхийдөө бүрнхий бол манайс ч гарч эхэлж байгаа байхгүй. За. Тоглолтын хувцастай. Тэгээд байцчил хэдэн өөр монголчууд чинь ингээд бүгд дээл өмссөн заяа. Зарим нэг ингээд бүгд дээл өмссөн. Тэгээд WeChat-ын дээр чинь тоглолт цуцлагдлаа гэсэн бичлэг өгч заяа. Хүмүүс нь юу яахгүй юмсэн. Тэгээ яасан чинь зарим нэг хүмүүсийн ингээд WeChat-ны ингээд ярианаас сонсоод заяа. Орцыг бүх буудалд дүүрсэн гэж байгаа байхгүй. Үзэх гээд ирсэн биз Тий. Тэнгуудаа бүх буудалд дүүрсэн гэж байгаа. Зарим бүр ингээд 3 хоногийн өмнө ирсэн машинд 3 хоос гэж байна. Тэгээ яг тоглолт үзэхдээ ингээд дээлтэйгээ ирсэн. Ямар гоё. Тэр ямар тоглолт болж ирсэн? Монгол хаа юм уу? Тамгууд төр юм байна те. Йоо. Тэгээ яагаад тэгснийг ер нь бол Хич мэдэхгүй юм уу? Эсвэл томчууд бол мэдчихэж байгаа. Тэгээд Та нарт юу ч хэлсэн? Ойлгомжтой шүү дээ. Ойлгомжтой чинь угаасаа тэгдэг гэсэн шүү дээ. Хотод юу яадаг. Одоо тийм тоглолт хийж байгаа бол агуулга нь ингээ харж агаад тэгээд агуулга нь тоглоулахаар нүггүй байна уу яахаар нь харж агаад юу яадаг гэж байгаа юм. тэгээ тал талаас нь бодоход бас Гэтэ гаргалгаа зөндөө л байгаа байхгүй. Өөрөөсөө бол бас амар юу мондөг ч юм уу байгаа сте. Нэг өөр гадны өмнөд ирснээ ингэж юу яахгүй байлгаж чадаад байгаа сте. Монголынхаа нийт юм бариад ирсэн байхад Яг хятадууд яг өөрсдийнх нь нийтэр юундаа бол ингээд айгу мондөг л Дарж одоо тэр өвөл монголчууд ч аягүй дарддаг юм шиг байна тий. Омогшуулж болохгүй. Тий, омогшуулчих юм бол бослого. одоо юу Бавгийн лаг сургуугаа энэ одоо зохиолчтой тэр чинь. Тэр үг хэллэгнүүд одоо тестүүд бүгдээрээ бүр амар гоё заяа. Бүр ямар ч тийм орчин цагийн хэллэг байхгүй, ямар ч юм сул үг байхгүй. Дандаа юм ингээд яг цэвэр монгол хэл. Одоо ингээд цэвэр монгол гэхээс илүү ингээд юм зүүлсэн амар үгүй сонсоход ингээд амар Хэлний баялагтай. одоо үгүй там юу лээ
энэ төрлийн ямар яасан тамгыг цусыг нүүжээр үлээ. Яа за яартаач нэг юм тэр ингээд таслаад оруулаарай шүү. Оруулаарай заа. Нэг 100 эрхэм дээр байдیں۔ Заа. Тэр үгийг сонсоход зүгээр ингээд монголчууд ингээд амар омгших. Уцаад ингээд эргээд ингээд босох тиймэрхүү тестүүд айгүй юу омгшуулах тийм юм. Та ер нь үдчихсэн мэт дээ. Ямар байсан? Тэгээ ер нь бол яг амар омгшчлаа бол та. Яг тэр чинь яг нөгөө хүннүү үеийн түүх байсан шүү дээ. Хүннүү үеийн түүхийг хүннүү гүрний хаан яасан. За мэдгүй байна. Нэг юм байсан шүү. За аслан шүү яах. Бид одоо үгүй мөлтгнөө бүх юм. Тэгээ ер нь тэгээд хятад тэрийг нөгөө ингээд болиулахгүй тоглуулчих юм бол өөр монголчууд үзээд огшоод тэгээ бослог гаргаад иргэний даймаар гарах юм шиг. Тийм л байгаа та. Тий. Тэнгүү тэрнээс ингээд бүр шууд ингээд сэргэлээ шатчих واخхой. Уг нь бол тэгээ бидэд одоо комедигаар ч юм уу өөр монгол руу ингээд даялан тоглолт хийвэл уг нь үзэгчд бол бүр ингээд амар гоё хүлээж авах л. Монгол юм амар бас тэгэл мэдгүй яа тийм. Бас нэг юм бас монгол юмаа сонсомоор байгаа байлгүй дээ. Бид чинь Instagram ашиглаж болохгүй сте. Болохгүй. Зөвхөн би чатаар ингээд Facebook нөгөө комеди ингээд reels шиг ингээд таслагдаад яваад байгаа. WeChat-аар уу? Тийм үү. Тэр нэг өвөр Монголын комеди байсан тийм болохгүй. Яах вэ? Тэр нь л жиж ирэх бах те. Тийм 20 юм хом одоо VPN ашиглаад ч юм уу орж мороо тэрөө баригдах юм бол бас асуудал үүснэ гэсэн. Шанхайд бас болдог гэсэн. Шанхай нугасаа бүр юм яг. Би бол VPN-аар Европ хэлсэн. Харин тийм бах те. Би юу гэнэ? VPN бол ашиглаж байна. Чи нөгөө хятадын нөгөө пассворттай биш болохоор яг хятад пассворттай хятад хүн тиймэрхүү юмэр ашиглаж баригдах юм бол эрт ордог гэсэн. Тэр ихтэй мэдчихэж байгаа яа танаа урушаа явж хөчрөж бөөндөө явах уу нэг хөвчлөн нэг тийм үгүй. яах доо очиод гоё комеди хийгээд хийж болохгүй хөө. Болноо. Монгол артистууд хошин шог мог бүгд л явдаг шүү дээ. Тийм бүгд л явдаг шүү дээ. Дуучид лаад шүү дээ. Рэпрүүд бол битүүл явдаг. Тийм рэпрүүд очиод бүтэн тойрч байгаа. Тийм цөм хийж ирдэг л гэсэн шүү дээ. Гол нь харин нөгөө нэг бүгэн санахгүй наа шалгуур нь одоо юу лээ нөгөө хүний тоотой байгаа ямарч ирсэн. Одоо нэг тэдэн үнээс дээш бол одоо агуулгын тийм одоо үнсрэх байхгүй ч юм уу. Тэгвэл нэг тийм хүл юм байгаа. Тэнд очиж дээдлэг хийх юм байна шүү. Тийм болно шүү дээ. Заага өөр монголчуудыг хоорондоо дээдлүүлээ. Бас гоё шүү дээ. Би сайн нэг твит дээр нэг охин ингээд дээтлигийн ингээд зургийн зургатан дээр ингээд тавьж байгаа ингээд зургийг дарчаад твит дээр постлцоо байгаа байхгүй юу. Гэснээ энэ жалга энэ одоо жалга шоуг яах гэж одоо хийгээд яагаад энэ хүмүүс ингээ үзээд идэв яасан гэдэг нэг бах юм хейт хийсэн юм постор цаглаа. Тэгээ орой комеди уншлаа. Бас яах нөө хүмүүс юу гэх нөө гэсэн чинь ер нь дийлэнх нь өмөрсөн байна. Ер нь дийлэнх нь дандаа өмөрсөн юунууд байна. Одоо комментүүд байна. Өө ёстой чист үг. 2 хоног нойргоо ихээ бол гинхээ бол гэдэг. Тэнд баг бүх коммент тэндээс нэг ганц хоёрхан л тийм шүү бас юм яасан хийсэн гэдэг нэг тийм л юм аа. Ихэнх нь дандаа тэгэл чинь тэгэл үгүй хүн тэрийг заавал үүсгээгүй шүү дээ тий. Тэгээ яагаад тэгээд идэв тэгээд эсвэл амар юм мундаг л хүмүүс байдаг бах тэр шүмжилдэг хүмүүс. Тэгэхээр Тэгээ манай хоёр бол үнэхээр явсан хүлээж авч чад. Би бол кинг шатан дээр ингээд суучаад ингээл комедианаар ингээд суудсан. Ингээд юу хийгээд байгаа юм бол анхны шоун дээр бойкот хийдэг байсан шүү дээ. Тий. Юу хийгээд байгаа юм бол яах гээд байгаа юм бол ойлгохгүй тий. Тэгээ дараа нь зүгээр манай хоёр зүгээр цөм бүүм хийж байгаа байхгүй. Дээш шүү дээ. Болцож байгаа байхгүй тий. Захын дээр нэг ярмааргүй заах. энэ айдэр хийсэн. Тэгээд тэгчтэй зүгээр. За хүмүүст янз бүрээр л авч явах шиг байна да. Дээдлээ гэхдээ ер нь яалтчгүй ингээд цохилт өгч явах шиг нөгөө нэг юм болохгүй гэж бодож байгаа юмд нь одоо юу гэдэг чинь нөгөө амар хутга асуултаатай шүү дээ нөгөө body count яасан хийсэн. Тэр юмнуудыг чинь ингээд хүмүүс яг нөгөө Батаах анх комеди хийж яхад ямар санагддаг байсан шиг тийм мэдрэмжийг бүр юм дахиад next level хүргэж байгаад ингээд өгöd байгаа юм санагдаад байгаа хүмүүс. Надаа яг юу санагдсан шүү дээ. Тэнгисийн ирэх чинь ингээд амар их зардлаар ингээд бүр нүсрэн болгож нэг хэдэн хүн болцолж байгаа шүү дээ. Манай үед гэсэн чи зүгээр л мангар амархан байдлаар тий. Хайрцаар ингээд мангар олон хүн болцолж шүү дээ.
Тэгээс бас нэг давхар бас боловсрол яваад байна шүү дээ. Хүмүүс нэг юм өгөөд байна шүү дээ. Тэгээ ихэнх нь стам нь ингэж асууж болохгүй байх нь вэ шүү дээ гэдэг. ихэнх нь бол хоёр хөтлөгчөөс нь болж үздэг л гэсэн бэл. Хөтлөгч нь хоёр хөтлөгчөөс нь болж ингэдэг яадаг гэдэг гэл. Тэр нэг трейцийн эзэн ч хүртэл айгүй өөхгүй бүгдэнтэй нь хэрэлдээл ирээсэ так гэл явсан. Коммент болгон дээр нь гоё билээ бас тийм хандлт аваад байгаа юм шиг. Тэгээ муу Өө надаас өө илгээж. гоё муулоо тэгээд Одоо ер нь гоё штэ. ингээд бүжгээр штэ ингээд бүр хамгийн ингээд дээшээ юм хүрэх цэг нь яг юу юм бэ? Гавь жүжигч юм уу эсвэл одоо зөвхөн бүжгээрээ яваал тэ Дээшээ за 10 20 жилийн дараа Тэгэл дэвшин штэ. бүжгэлж байгаа тайзан дээрээ л тайзан дээр тайзан дээр хөл гоё. нэг кино байдаг шүү дээ санаж байна уу? Нэг жүжигчин хүү гинэ. Жүжигчин хүн хөгшрөн хөгшөртлөө жүжигчин байсан зэ. За. Тэнгууд хамгийн сүүлд нэгэд үхэж жүжиглээд тайз ингээд юу хөшиг хаагдж байгаа байхгүй. Тийм кино үзэж байгаагүй. Ямар кино вэ? Мэдгүй байна. Маски Юу Монгол кино. яах жүжигжсэн дэ санаж байна уу? Юу Монгол кино юм. За ядаж кино үз. Бид нар дугаар болгон дээр айгүй кино яриад байгаа. Кино үз. За тэн дээр гол нь юу агуулга нь юу юм бэ? Зүгээр яг тэншил зүгээр нэг юм юу өсөд нь штэ надаас хамгийн эцсийн зэг юм бэ. Мань зүгээр сайн маазарч. за одоо чинь би комеди юу л ингээд өөрийнхөө спешиалыг хийдэг ч юм уу те нэг тийм юм байна шүү дээ. Байж болно л доо. Хүн тэгэл өөр л юм бодох л байна. Мань бол одоохондоо нэг тийм ямар тааш очих цэг гэж бол байхгүй хөө. Тэг яг цэгч байхгүй. Тэгээ бүжигчин хүн чинь нэг ингээд аванштай юм гэх юм бол одоо хөшөрсөн ч амар ирүүл те. Бараг спорт Тэ мөнхийн юм хөдөлгөөнтэй байсан хүмүүс чинь хөшрөөд ингээд одоо бид хэд ч юм уу ингээд хөшрөөл одоо ингээд яс ингээд юу ингээд чулууцсан ингээд хөлж чадахгүй ирүү өвдөг юм болцсон ба тэгвэл бүжигчин хүмүүс чинь болохоор хөшөрсөн ч яг юм гоё уян налхаа байгаад байгаа ш. Та нарах чинь болохоор ингээд дараа нь өвдөд байхгүй. Бид нар чиг Одоо өвдөд байдаг. Бүжиг бол хэдий ингээ бүжиглж байгаа ч яг л юм спортын юм шиг битгэлтэй байна гэсэн үг шүү дээ. ялгаа авах уу? Яг спорт шиг л хатуужил тэр бүх юм л байгаа гэсэн үг шүү дээ. Одоо ерөөсөө би хөшөхгүй одоо яг л Зөв ярьж байна да. Баярлалаа андаа. Тэгээд ингээд наадгүйч ингээд нөгөө ээжигээ хараал те ингээд те. Бүжигчин сайн бүжигчин юм гэж. Ээж нь хоёр дахь харагддаг юм шиг. Станд гурван харагддаг юм аа. Нэр ирсэн биш чад. Тэр фан шат. за манай юуны цаг 90 дуусчихин дөө тэгээд хэдүүлээ. Сүүлийн юу яагаад яриад яа. Батко 5 жилийн дараа яг юу хийх вэ? Ших юм амар гинт тийм юм Миний асуулт одоо бодчих шааж. тиймэрхүү байхгүй яг 10 20 жилийн дараа ч юм уу яг Юу байх юм бэ те? хаана Батко гэдэг хүн хаана байх юм? Эрдэнэт тийм үү, даханд тийм үү, чойр тийм үү? ордос тийм үү. Тийм. Ямар тач мань бол ингээл хаан зогсох нь үү те? Хаан намайг ингээд за болсон одко чи яаж ийна биш вэ наа? Гологдож байна гэж одоо окей. Одоо миний яг ингээд болцсон цаг Шүүсэн шахагдаад тий ингээ одоо ингээд ямар ч шүүс гарахгүй болох үед те. болсон үед бол үнэхээр яг би бол заагаа тавьж өгнө. Тэгээд яг эндээс би яг юу авсан те? Юу суралцсан тэр зүйлээ одоо мэдчих чаддаг зүйлээ. Окей. Дараагийн хүүхдүүд ч юм уу. Чи бүжгийн багшлах ч юм уу. Шууд коучер. Коуч гэдэг юм юу гэдэг нь тэр чи одоо. Багшил гэх бах те. Ийм бодож байна. Бүжиг дэглээч. Бас тийм. Тэгээ Тэгэхээр энэ бол маань сурна л гэж бодож байна. Одоо нэг Бүжгээрээ. гайгүй одоо би аатай гэх юм уу. Нэг толгоос хэрэг байгаа дээрээс эртхэн сурчуулаа авах штэ. Бүжгийн багшаар Чиний биеийн нэрийг харж болох уу? ходж та. Одоо яа. Камер дээр Шууд камер дээр Мань хараа. Энэ доороосоо тавьж. Энийг харах гадаад энд нэг юм харуулах юм байна гэж. Тэгээ мань Зургийг авчи чи эдит дээр ингээ орно. За. Тэгээд урилга хүлээж авч оролцсонд баярлалаа. Тэгээд цаашдын урлагийн карьерт нь маш өндөр амжилтыг хүсье. Олон зүйлүүдийг хүмүүст хүргэж соён гэгэрүүлэх болтгоо тий. га ячаа. Хүмүүсийн монголчуудыг маань Басаа юм. Явсан шүү дээ. Явж байгаа.
Би яг чамаа хараад энэ нэг юм доолгоё шүү гэл. За тэгээд дуусах уу та. Дуусаад Guys. А згээс Б зэг хүртэл те. байсан шүү дээ. Чи миний нэ чи яг ингэ хажуудал байсан шүү дээ манайгаа. Чи энэ хоёрын оронд чи Ингээд унах уу гэхэд чи ингэж шүү дээ. тэгэл чамааг унахад би яваад өгч ш. Тэр муухай. Чи яг тэр одоо Чи энийг энэ подкастаар хоёул эдлэх учиртай байж. хоёул гараад сий урах байна да. Сий хоёр дээр ирэх нэг. Авшаа. Арга.